За тэгэхээр бүгдээрээ сайн байцгаана уу? За манай Санчир подкастын хамгийн эхний дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай подкастын маань зорилго бол одоо нийгэмд, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох. За цаашлаад ялангуяа хоол шимтгэлтэй холбоотой мэдлэгийг олгоход одоо зорьсон байгаа гэсэн үг. За тэгэхээр манай энэ удаагийн подкастын хамгийн анхны зочноор шимтгэл судлалын төвийн захирал, эмнэлэг зүүн хоол зүйч, за доктор Баян Жаргал хүрэлцэн ирсэн байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлаа. Санчиртаа бас ийм подкаст эхлүүлж байгаад нь баяр хүргье. Манай дарханд бага ингээд ахад нөгөө Санчир гараг гэдэг нэвтрүүлэг зөвхөн нөгөө нэг дархны хүүхдийн тийм радио байдаг гэсэн байхгүй юу. Тэгээ ганцхан хагасаа өдөр Санчир гараг гэдэг нэвтрүүлэг байдаг гэсэн. Тэгээд сая яг тэр нэвтрүүлэгт би оролцох юмсан. Бас тэр нэвтрүүлгийг хөтлөх юмсан гэдэг айгүй боддог байсан. Тэгээд Санчир подкаст гэсэн чинь яг тэр шууд санаанд орчлоо. За тийм нөгөө нэг удаан төлөвлөж исэн мэдээж энэ гол ажлууд юм. Тэгэхээр нөгөө нэг хоол шимтгилийн талаар бид нөгөө нэг яг жинхэнэ мэрэгчлэлтний үүднээс те хандаж мэдээлэл авдаг одоо тийм зүйл барагтай ер нь харагдахгүй байгаа. Дийлэнхдээ мэрэгжлийн бус хүмүүсээс бид нэр сошиал орч гэдэг юм уу те мэдээллийг аваад байна. За тийм ч учраас одоо таныг урьж оруулж байгаа хамгийн ихний зочин маань байгаа гэсэн. За өрсөн шалтгаан маань гэх юм бол мэдээж Баян Жаргал доктор маань бол хамгийн анхны хоол зүйч гэж хэлж болно. За манай Монгол улс маань 2000 оноос хойш хоол зүйчийг шинжлэх ухааны технологийн сургууль бэлтгэсэн. За тэгээд 2005 оны төгсгөж тийм ээ. За хамгийн анхны хоол зүйч, дээрэс нь эмнэлэг зүүн буюу эмчилгээгээр мэрэгссэн хоол зүйч байгаа. За тэгээд Япон улсад доктор хамгаалаад ирсэн юм байна гэсэн. За тэгэхээр танаас би хамгийн түрүүдэд асуухыг хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр ер нь хоол зүйч гэдэг мэрэгжил ямар мэрэгжил, ямар хүнийг хоол зүйч гэж нэрлэх юм, ямарыг хоол зүйч гэж нэрлэж болохгүй. Тэр талаар мэдээлэл өгөөч. За манай ангийнх нь нөгөө анх юу яасан. Би эхлээд нэг юм хөвгчлээ түүх ярих гэж бодоод бодож байна. Анхны одоо хоол зүйч гэдэг мэрэгчлийг шинжлэх ухааны технологийн сургууль гаргаад за тэгээд анхны хэлсэл дээр нэг 30-30-аад хүн бүртгүүлээд орж исэн. Тэгээд бүгдээрээ яг хоол зүйч гэж хин бэ гэдэг хоолны технологич гэдэг мэрэгжил бол байсан тий. Хоол зүйч гэдэг ингээд шинэ мэрэгжил гараад ирсэн. Тэгээд бүгд ингээд мэрэгчлээ сайн ойлгохгүй ангиараа дандаа асуудаг байсан хгүй нэг нэгнээсээ бид нар одоо юу болох юм болоо гэх тийм ажлын байр бас байхгүй мэдгүй одоо юу болох юм болоо гэл тэгээ орж байгаа хичээлүүдээ харах юм бол ийм юуны хичээлүүд анагаахын багш нар ирж биднэрт нөгөө антом физиолог гэл бас анагаахын хичээл ордог тэгээд дээрэс нь хоолны технологийн хичээлүүд гэл одоо бүтэннийг үйлрэлтэй хоолны технологи 1 гэлдэх юм бол нэг бүтэн үйлрэл ингээл дандаа шүлтөө оол хийх арга сурдаг ч юм уу те ингээд нөгөө 2 гээл 3 гээл ингээд өөр ингээд үйлрэл болгон бас ин хоолоо сурдаг. За хажуугаар нь маш олон инженерийн хичээлүүд ордог. Нөгөө шинжлэх ухааны технологийг сургуулж хими, физикийн тэгээ 5 төрлийн хим ордог ч юм уу те. Тэгээ энэ бүхнээс нь бид нар ерөөсөө ингээд өөрсдийнхөө мэрэгжлийг яг юу юм болоо гэдгээ ойлгохгүй ингээд ангиараа ингээд явж агаад тэгээд бид нар 2 дугаар курсээ төгсөөд манай ангийнхан анхны дадлагт гарах болоод за тухайн үед бол манай сургуулийн багш нар 3 дугаар эмнэлэгтэй хамтарсан ийм эмчилгээний хоолны галтгоо буюу их гал гэдэг төсөл хэрэгжүүлж эхэлж ирсэн. Тэгэд тэр төсөл дээр манай ангийнхныг нөгөө ангиар нь дадлагт гаргаад бид нар зунжангаа ингээд 3 дугаар эмнэлэг дээр ажилдаг байхгүй юу. Тэгэд манай ангийнхны нэг онцлог нь бүгд нөгөө ангаахт ороод эмч болно гэдэг юутай шалгалт өгж явж агаад ангаахтаа орж чадаагүй дандаа хоол зүйчээр одоо сурж байгаа тийм хүмүүс исэн. Тэгээд ягаад гэхэлэр нөгөө шалгуурынхан суур одоо хичээл нь яг ангаахын нөгөө хийм суурьтай хичээлтэй адилхан байсан учраас бүгдээрээ нөгөө ангаахтаа орж чадаагүй ч гэсэн нөгөө шалгалтынхаа оноогоороо ингээд шутисын хоол зүйн ангийг авцсан гэдэг ер нь бүгдээрээ тийм нэг эмнэлэгт ажиллах сонирхолтой хүмүүс ингээд нэг ангид орчихсон байсан чинь бид нар өөрсдөө ерөөсөө тэгж эмнэлэгт ажиллана гэж юуч бодоогүй явж агаад яг дадлага гарахтаа бөөнөрөө ингэж 3 дугаар эмнэлэг дээр ажилласан. За тэгээд тэр үед юу болсон бэ гэхлээр манай багш нар өөрсдөө яг юм хоолны технологи гаргаад гаднаас ямар тэр үед чи ерөөсөө дандаа гаднаас эргэлт авдаг гэсэн шүү дээ.
Тэгээд манай багш бүр айгүй хөвгчлөлтэй юм ярьдаг байсан байхгүй юу. Хүмүүс ингээ имлэг твтгэлээрээ ар гэрийнх нь гэрлүүгээ очиж хоол хийгээд заавал буцаж авчирдаг. Ерөөсөө имлэгээс нь хоол өгдөг гэдгийг хоолн ч тийм бас нөгөө хангалттай байгаагүй. Дээрээс нь имлэгийн хоолыг дандаа муу гэж боддог. Хүмүүс имлэг твтчихээрэл бүр хамгийн юм хүнд хоол иддэг. Тэр ч байтугай гэртээ очиж хоолоо хийгээд ирсээр итэл нөгөө имлэгийн хаалганд барьсан байх юм бол нөгөө 5 давхраас ингээд доошоо утас унжуулаад тэрийг ингэж нөгөө уяад дээшээгээ өрөөлүгөө аваад тэгээ бүр 11 цаг шөнө болцсон байхад тэг гэрээс нь эргэлд ирж байгаа жишээтэй. Тэгэнгүүт нэг өрөөнд одоо тавуулаа зургуулаа хөвтчихэвэл тэр авчирсан хоолоо ингээ бүгдээрээ хувааж иддэг. Тийм одоо хүнд хөвчтэй хүмүүс мөртлөө ерөөсөө маш их хоол иддэг байсан. Тэгээд тэрнээс улбалаад манай багш нар ер нь одоо энэ хоол нь аягүй замбраагүй юм гэд имлэг дээр манад тухайн үед нэг багш маань бас хэвтэж таараад тэгээд тэр имлэгтэй яриад энэ их гал гэдэг хоолноор анх эмчлэх энэ төслийг бодлоо эхлүүлээд тэгээд манай ангийнхаа анхныхан нөгөө цэргүүд нь болж тэн дээр ажиллаад тэгээ бүгд бүр үнэхээр сонирхолтой байсан. Зунжангаа одоо яг тэр илэгний өвчтөө хүмүүст гаднаас эргэлт авахгүй яг багш нарынхаа одоо хийсэн бидний одоо өгж байгаа тэр хоолыг л тэр хүн идэх ёстой. Нөгөө хүнээ бүр гаднаас эргэлт авахгүй гээд гэрээ хийгээд гар үсэг зураад гадагш нь орж гарахт нь ингээ хяналт тавиад бид нар ерөөсөө бидний өгсөн хоолноос өөр зүйлийг амруугаа хийж болохгүй гээд тэгж ажиллаж исэн. Тэгээд яасан бэ гэхээр яг тэр хоол идсэн хүмүүс идээгүй хүмүүс хоёрын хооронд ингээд бүр тухайн үед чинь имлэгч ер нь дор хаяж 10 хоног хөвтдөг, ихэвчлэн 12 хоног энтер хөвтдөг гэсэн. Тэгээд хүмүүсийг 10 хоногийн дараа хоол идсэн хүмүүсийнхаа байдал, идэхгүй байгаа хүмүүсийнхаа байдлыг харангуут бүр үнэхээр ялгаатай харагдаж байгаа юм чинь. Бүр ингээд нөгөө илэгний өвчтөө хүмүүс чинь нүүр нь нэлээд харалцсан тий нүд нь ингээд шаралцсан арьс нь ингээд бүр тий арьс нь ингээд ногоорцсон нэг тийм хүмүүс ингээд орж ирэл бүр юм хатсан борц шиг зарим нь бүр ингээд айгүй туранхай ингээд хүмүүс орж ирдэг. Тэгээд яг 10 хоног нөгөө бидний өгж байгаа хоолыг идэл эмчилгээгээ хийлгээл ирэнгүүт бүрээсээ сипигээл явчихж байгаа юм чи. Тэгээ бид нар ч баг ингээд нүдэндээ ингээд итгэхгүй хөө энэ хүн чи аах юм байгаагүй зүтэй гээд тэгээд яг тэр тухайн моментод мөчөд бол манай ангийнхан бол үнэхээр энэ мэрэгжилч айгуу чухал юм бэ. Бид нар чи хоолоор хүнийг эмчлэгч байгаа юм бэ. Нөгөө амтгүй им уух биш те. Үнтэй им уух биш. Одоо хоолоор хүнийг ингээд эмчилж болд юм бэ. Хоол чи яг имтэй адилхан юм бэ гэдэг тэр мессежийг аваад тэгээд манай ангиас чи яг нөгөө мэрэгчлээ ойлгохгүйгээс болоод нэлээд олон хүмүүс тухайн үед мэрэгчлээ ингээ орхиод гарч исэн эсвэл ингээ ангиас болоод тэг өөр мэрэгжлийн анги руу ингээ ороод явж исэн. Тэгээд бид нар ч гэсэн яг өөрсдөө мэдгүй байсан болохоор амар их тийм эргэлзээтэй нэг л юм нөгөө юугүй тий юу их гээд байгаа мэддэхгүй нэг тийм айгүй эрсдэлтэй юм дотор ингээ орцсон бүгдээрээ явж исэн байхгүй. Тэгээд яг тэр зуны дадлага бол ерөөсөө бүгдэнд нь шууд нөлөө үзүүлээл айгүй тийм зөрөгтэй болол бид нар чинь өстой айгүй гоё юм хийх гэж байгаа юм байна штэ. Эн чинь хүнийг ингээ хоолоор эмчилдэг хүмүүс болох юм бэ. Тэгээд нөгөө ихэнх нь имлэгт ажиллах айгүй сонирхолтой байсан. Тэгээд ангаахд орч чадаагүй байсан оюутнууд байсан болоод ч тэр бүгдээрээ ингээл хөө бид нар чинь ерөөсөө төгсөөд имлэгт ажиллах юм биш үү? Хүмүүсийг эмчлэх юм биш үү гэл тэгэл маш их урам зориг ороод 3 дахь курсээсээ ахуулаад манай ангийнхан бол нилээ ингээд сайн бас хичээлдээ ч гэсэн нөгөө итэг сонирхолтой болж эхлээд мэрэгчдийн хичээлүүд ороод гой багш нар хичээл заагаад тэгээд ер нь яг энэ мэрэгч дээр ихтэй сурж исэн. За тэгээд дээр нь яг биднийг их сургууль төгсдөг жил нь юу нөгөө Жангум гэдэг кино Солонгосоос анх удаа ингээд гараад тэгээд манай яг мэрэгжлийн нэр болохоор хоол зүйд хижээх ухаан гэдэг тийм урт нэртэй байсан. Тэгээ бид нар та нар ямар мэрэгчлээ ингээл нөгөө манай хонхны аяраар хамт явж исэн одоо өөр сургуулийн хүүхдүүд асуусан чинь бид нар тэгээд хоол зүйд хижээх ухаан гэхэр нөгөө хитрхи урт тэгэн бид нар Жангум байна гэж дандаа тэгээд тэр кино бас бид нарт айгүй их ингээд нөлөө үзүүлээд тухайн үед чинь хүмүүс ер нь цагаан хоол гэдгийг те зөвхөн сүйтэй будаа гэж ойлгодог байсан. Тэгэхэд бид нар яг тэр имлэгт ерөөсөө хүмүүст ямар ч мах ороогүй маш олон төрлийн хоолыг өгж биднэрийнхээ бол тэ цагаан хоолыг өгж яг эмчилж ийсэн яг илгэний өвчтөө хүмүүсээс учраас тэгэхэд бид нар ч гэсэн өөрсдөө айгүй тийм буруу ойлголттой байсныгаа тухайн үедээ үзээд тэгээд яг энэ мэрэгчлэрээ ажиллах тийм урам зоригтой болсон. Тэгэхээр яг
хоол зүйч гэдэг хүн бол хоол бол хүний амьдралын угаасаа салшгүй хэсэг тий. Тоолгүйгээр хинч амьд явах боломжгүй. Тэгтээ хоолнд бас учир бий. Тэр учрыг хүн өөрөө ганцаараас зохицуулах боломжгүй байдаг. Одоо амьдралын чанарт их нөлөөлнө. Хүний хоолтонд эдийн засгийн нөлөө аягүй ихтэй, гэр бүлийн хоолтын соёл, байгаа орчны соёл те нөгөө тухайн одоо ямар орчинд амьдарч байгаагаас хамаарат хүн юу олдон тэрийг л бас ингээд иддэг. Гэтэл хоол маань өөрөө бидний эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлдэг хамгийн том хүчин зүйл байдаг учраас хүн одоо өөрийнхөө тухайн амьдарч байгаа орчиндөө маш одоо өөртөө хэрэгтэй тэр зөв зүйлээ зохистойгоор хэрэгжилж өөрийнхөө эрүүл мэндийг урт наслах тэр амьдралын чанараа сайжруулах тэр арга замаа олоход бол энэ хоол зүйч гэдэг хүндлэл нь бол тос болж байгаа. Тэгэхээр им бол нэг удаа ингээд хүний амьдралд ингээд нөлөөлөд эдгэж болоход яг хооллох зуршил бол ерөөсөө насан туршийн л амьдралыг нь одоо даатгаж амьдралын одоо даатгал бол яг үнэндээ бол одоо хоол юм аа л гэж хэлмээр байна. Би бас нөгөө нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байхдаа яг энэ 3 дугаар эмнэлэг дээр ийм төсөл хэрэгжээд гэдэг энэний талаар ер нь их сонсч ирсэн. За тэгээд нөгөө одоо болтол эн чинь нөгөө үргэлжлээд явж идэг. Ягаад гэвэл нөгөө 3 дугаар эмнэлгийн гастроэнтерологийн тасгийн хоолнд нь болж хүмүүс хэвтдгээ гэдэг ингээд царилбал айгүй их сонсогддог байсан. Ягаад гэвэл тэр төслөөс хойш нөгөө эмчнэр нь хүртэл өөрсдөө итгээгүй ийм өөр зөрүүтэй энэ хоол идж байгаа хоол идэг хоёр ийм ялгаатай гэдэг эмчнэр өөрсдөө төсөөлөлөөгүй. За тэр байтугай нөгөө мэрэгчлүүд нь өөрсдөө хоол зүйчнэр төсөөлөөгүй байсан. Гэхдээ нөгөө мэддэхгүй зөвшөлт гарсан учраас нөгөө цаашдаа ингээд зөвхөн 3 дугаар эмнэлгийн гастроэнтерологийн одоо төв дээр одоо сет хоолоор гаргадаг байх жишээний тий. Яг тэрийг одоо аль болох үргэлжлүүлээд аваад явахыг хичээж байгаа тий. Ер нь бол юу яасан? Яг тэр цагаас эхлээд бас бид нар ч айгүй идэвхтэй болж эхэлсэн. За дээр нь нөгөө эмнэлгүүд ч гэсэн энэ хоол ч айгүй чухал юм байна гэдэг дээр нилээн ингэж анхаарч эхэлсэн. Тэгээд бүх эмнэлэг тас энэ хоол зүйч гэдэг мэрэгжилтнийг одоо энэ мэрэгжлийн ямар ч оронтой байхгүй бүр хоол зүй гэдэг үг те ямар ч одоо хууль одоо дүрм журмын журам дотор ийм үг огт байхгүй байхад л эмнэлгүүд яг хоол зүйчийг ажилд авч бас эхэлсэн байгаа. Тэгээ манай ангийнхны ажлын гараанд дандаа эмнэлгээс эхэлсэн байдаг. Гэхдээ эмнэлгийн орон тоонд нь тийм юм байхгүй ч гэсэндээ эхлээд одоо хоолны технологич ч юм уу те эсвэл одоо бүр тогооч гэдэг орон тоон дээрээ хоол зүйчээ авж агаад эмнэлгийн дарга нар нь ингээд ойлгоцсон дарга нар нь бол те шууд одоо манад ороод ирээ гэд ингээд эмнэлгийн хоолны яг хоол шимт хичээлийн хоол зүйчийн ажлын гараа бол одоо тэгжил эхэлж ирсэн да. За тэгэхээр нэг хүмүүс бас нэг ингээд боддог штэ дийлэнхээр одоо ингээд сошиал дээр амар хоол зүйчнэр их ярьдаг те янз бүрийн хоол зүйчнэр байдаг. Тэгэл дийлэнх ойлгодог нэг ойлголт нь нөгөө болохгүй хүнс те хориглох хүнс ч гэдэг юм уу идэх хүнс ч гэдэг юм уу эсвэл одоо юу гэх юм за нэг алин байлаа гэхэд алиментар бэгийн төрлийн аминд юм байна одоо тийм байна ч гэдэг юм уу хэмжээг нь мэддэг те эсвэл одоо 100 г маханд нэг 20-30 г уурахтай юм ааш гэдэг юм уу те энийг идвэл булчин шин томорно гэдэг юм уу те иймэрхүү байдлаар л ер нь хоол зүйчийг төсөөлдөг ч те эднийг яг хоол зүйч мөн ч юм шиг те гэтэл эднэрээсээ ялгарх зүйл нь юу юм? Ялгарх зүйл нь за хоол зүйч хүн гэдэг бол нэгдүгээрт яг нөгөө зүгээр шимт хижээл судлаач гэж одоо нутриtionist гэж хэлдэг те. За тийм хүмүүс бас байна. Хоол зүйч гэхээр илүү одоо арай жоохон нарийн мэрэгсэн одоо хоол зүйчийг нь бол нөгөө илүү dietitian шимт хижээл судлаач гэдэг нь илүү nutrition гэж бол олон улсад тийм нэршилтэй ингээ яваад байгаа. Шимт хижээл судлаачд нь бол ерөнхий одоо хоолны те найрлага тэр шимт хижээлийг мэддэг, судалдаг, одоо тэр талаар илүү жоохон сонирхдаг. Яг тийм мэрэгжлийн хоол зүйч гэхээсээ илүү одоо сонирхогчийн төвчний хүмүүс гэж ойлгож байна. Яг мэрэгжлийн хоол зүйчнэр бол хамгийн нэгдүгээрт нь яг энэ хоол шимт хичээлийнхаа чиглэлээр их сургуулийг бас төгссөн байх хэрэгтэй. За бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хоол зүйч гэдэг мэрэгчлэр төгссөн хүмүүс 4 жилээр одоо сурсан хүмүүсийг бол яг хоол зүйч гэж юу нэрлэж байгаа. За тэгээд олон улсад бол хоол зүйчнэр бол бүгдээрээ юм лицензтэй байдаг. Яг одоо хоол зүйчээрээ төгсчөөд тэр чинь хүнд хоолны зөвлөгөө өгөх ур чадвартай хүн төгсөж байгаа гэдэг утгаараа хоолны зөвлөгөө өгнө гэдэг чинь
тодорхой хэмжээгээр одоо тэр хүний амьдрал нөлөөлж байгаа. Эрүүл мэнд нөлөөлөд одоо юм эргэцүү орчин үүсэж байгаа байхгүй юу? Тэр хоёр хүний дунд. Тийм одоо хуулийн этгээд болж байгаа гэсэн үг нэг хэсэндээ хоёлаа. Тийм болохоор заавал лиценз авах хэрэгтэй гэд дэлхийн одоо бараг ихэнх оронд бол ерөөсөө лиценз аваад яг хоол зүйч гэдгийг ингээ баталгаажуулаад явдаг. За манайд болохоор хоол зүйчийн диплом аваад одоо өөрийгөө хоол зүйч гэд ер нь бол батлаад явж байгаа. Тэрнийхэн дараа дахиад одоо хоол зүйч чинь зүгээр ингээд нэг сураад төгсдөх биш те. Эмнэлгийн хоол зүй, юу сургуулийн хоол зүй, хүүхдийн хоол зүй, спортын хоол зүй, ахандын хоол зүй гэд маш олон салбар руу ингэж хөрвж нөгөө чиглэж ажилдаг учраас тэрнгээрээ бас нөгөө мэрэгшиг шаардлагатай болдог. За тийм ч учраас одоо эмчилгээний хоол зүйч гэдэг хүмүүс нь нөгөө хоол зүйчээрээ төгсчөөд дахиад эмнэлгийн хоол зүйч гэдэг мэрэгшүүлэх сургалтаар одоо эмнэлэгт ажиллах тэр эхний тэр эрхээ олж авч тэр нь бас одоо олон улсад бол лицензтэй ингээд яг тийм лицензтэй хоол зүйчнэр нь эмнэлэгтээ ингээд ажиллаад явдаг. За ийм систем бол ингээд байдаг байгаа. Тэгээд манад хэдийгээр одоо би 2005 онд хоол зүйчээрээ төгсөөд өнөөдөр 25 он гэхээр бүхэлдээ 20 жил уг нь болж штэ. Тэгсэн мөртлөө яг энэ лицензийн асуудал, яг энэ системийн асуудал маань хараахан ингээд тогтож амжаагүй явж гин одоо ч гэсэн. Гэхдээ бас баг багаар сайжраад явж байгаа. Одоо манай сургуулийн хүүхдийн хоол бол нэлээд ингэж нөгөө хүчтэй явж байгаа. Тэгээд хуулийн ч гэсэн батлагдаад ингээд баг багаар сайжраа явж байгаа. Тийм болохоор ирээдүйд бас яг энэ олон улсынхаа чиглэл рүү ингээд яваад хүмүүс ч гэсэн яг хин нь хоол зүйч, хин нь хоол зүйч биш, хин нь мэрэгсэн, хин нь мэрэгшээгүй гэдгийг ч гэсэн ялгадаг тийм чадвар удахгүй өрн суухах. Гэхдээ бас энэ нөгөө мэдээлэл маш их өргөн үрээтэй болсон. Тэгээ хоол маань бидний үед ерөөсө хоолны зөвлөгөө өгнө, хоолоо ингэх ёстой гэхэд хинт сонсдгүй байсан бол одоо хүмүүс чинь шал өөр болцсон. Тэгээ хоолны талаар авж байгаа мэдээллүүд нь ч гэсэн маш их болцсон. Тэрэнд ер нь цензуртай хандхад яг мэрэгжлийн биш хүмүүс өөрсдөө цензуртай хандхад хэцүү байгаа бол яг мэрэгчтэй хоол зүйчтэй уулзах нь одоо бас хамгийн чухал асуудал болж байна. Өмнө нь нөгөө мэдээлэл олддгүй байсан бол одоо мэдээллийн нөгөө хит нээлттэй болсон байна шүү дээ. Хит их мэдээлэл дундаас яг зөвийгөө олно гэдэг нь айгүй хэцүү болж эхэлж байна. Тийм би бас нөгөө нэг хоол зүйч гэж юу вэ гэл ингээл тодорхойлолтод энэ бас уншижсэн чинь нөгөө нэг сонирхолтой юмуд нэг юм бол нэг хүний зан үйлтэй илүүтэй ажилдаг тий. Тэр илүүтэй нөгөө судалгаан дээр суурилдаг тий. Яг ер нь тэр чадваруудыг сурна. Дээрээс нэг онлайн төвшөнд маш олон тий зан үйлийн өөрчлөлтийн онолч гэдэг юм уу тий. Тэр бүх зүйлүүдийг сурна. Хоолны технологи, тэр шимтгийлийн асуудал бол зөвхөн нэг зүйл нь тий. Одоо тэр хүнсэнд яаж агуулгадах вэ гэдэг нь. Хамгийн гол нь бид нар нөгөө та ийм мэдэрээ идэхгүй шүү гэдгээ хэлэхээсээ илүү тухайн хүний нөгөө хооллох зуршил, тэр хооллох одоо айл гэрийн соёл энэ төр чи ерөөсөө тэр хүний зан чанартай айгүй холбоотой байдаг. Тэгэхээр бараг ингээд хоолны зөвлөгөө өгөхөөс өмнө бүр болохгүй бол нөгөө сэтгэл зүйч рүү яваад эхлээ та сэтгэл зүй асуудлаа шийдэчээ, дараа нь хоолны асуудлаа шийдээ гэж хүртэл хэлдэг. Тэгэхээр яг мэрэгжлийн хоол зүйчнэр бол илүү нөгөө тэр хүний амьдралын хэв маяг, зан чанар одоо яагаад тэр сонголтуудыг хийгээд байна гэдэг тэр нөгөө буруу одоо сонголт хийгээд байгаа бол эсвэл өөрчилж чадахгүй байгаа бол тэр цаад нөгөө юунуудыг шалтгааныг нь илүү их олоод дээрэс нь яг тэр хүний одоо өөрт нь тохирсон яг тэр хувь хүнд нь чиглэсэн тэр алхамаар тий олон янзын шалтгаанууд байгаа бол хамгийн нэгдүгээрх одоо зорилго нь энэ хүнийг одоо усууд суулгах эхлээд энэ хүнийг усууд сургах хэрэгтэй юм байна. Дараа нь энэ хүнийг тэгэх хэрэгтэй юм байна гэд ийм шаталсан одоо интервеншн хийгээд байна шүү дээ. Интервенц хийгээд шаталсан тийм төлөвлөгөө гаргаад гол нь одоо тэр төлөвлөгөөнийхаа дагуу тэр хүнийг одоо зөв зам руу чиглүүлэх. Ерөөсөө л яг зөв зам руу чиглүүлэхэд бид нар амруу нөгөө юм хийж чадахгүй тэр хүн чинь өөрөө сонгох болохоор тэр сонголтыг хийх одоо тэр чадварт нь сургаж баг багаар тэр хүнийгээ одоо нөгөө хончин гэдэг бол нөгөө хончилж явж ээж нэг юм ингээд хүүхдийг насанд хүргэх шиг те насанд хүртэл ингээ эцэг их юм зааж өгдөг шиг л хоол бол бас яг тэр хүүхдтэй л адилхан тэр жаатгаа хүн чинь нөгөө амтанд тасахад амт бол яг нөгөө хилд орж байгаатай адилхан гэдэгтэй шүү дээ те
тэр нөгөө идэхгүй байгаа хамгийн чухал зүйлийг нь яагаад идэх ёстой юм гэдгийг нь ойлгуулах, тэр амтыг тэр хүнд танилцуулах гэдэг бол бас л яг тэр тухайн хоол зүйчийн ур чадвараас аягүй хамаардаг зүйл байна. Би бас нөгөө нэг анх хоол зүйч болж байхдаа нэг зүйлийг амар сонио гайхдаг байсан. Одоо юу вэ гэхээр янз бүрийн мэдээллүүд ингээ явдаг. Тэгээ ялангуяа хоолтой холбоотой мэдээллүүд хизээч хоол зүйч гэдэг юм мэрэгжлийн хүнээр нь явдгүйг би өөрөө яг ингээд төгснөхийн дараа анзаарж байгаа байхгүй юу. Ямар нэг эмчинч байна уу эсвэл зүгээр нэг одоо үгтийн хуваараа зүгээр судалдаг нэг нөхөрч байна уу те. Тэр ингээд янз бүрийн мэдээллүүд явдаг. Би ингээд жоохон бахтаа хүртэл нэг жишээ сандаг байхгүй юу. Одоо би чинь толгойгоо ингээд амар том хаглаад их хэмжээнд цус алдаад би бараг бүтэн жил хөвтөжсэн байхгүй. Тэгэд тэр үед ямар зөвлөгөө өгч ийнө гэсэн чинь помидор сайн хэдвэл цус төлждөг юм а гэд би бараг бүтэн жил ээж надад помидор авчирч ирсэн баг. Тэгээ одоо ингээд би эргүүлээд бодохоор юу байдг вөхөр ингээд юуг нь ч мэддэггүй яагаад гэдгийг ч мэдэхгүй бараг помидор зөвхөн зүгээр улаан өнгөтэй болохоор цусан сайн гэж ойлгож бараг хүмүүс хэрэгэлдэг баг. Жишээ нь тий гэтэл одоо энэ бол ямар ч бараг нэх үндэслэлгүй энэний оронд юу гэх юм элэг идэд помидороо давхар идэг бол хамаагүй бодит одоо юу гэх юм зөвлөмж байсан тий. Тэгэхээр гэтэл одоо энэ яригддаг зүйлүүд одоо л яг байдаг. Хэврээ одоо жишээ нь би бас амар сэнтийн алимд хадаас зогоод идвэл төмөртэй болоод төмөрсөн аваад цус төлчин ч гэдэг юм уу те ийм ойлголтууд амар их байдаг. Гэхдээ одоо ийм ойлголтыг магадгүй ярьлаа ч гэсэн хинч тайлбарлаж чаддаггүй. Тэг яагаад гэдгийг хинч мэддэггүй. За тийм ч учраас би нэг хоол зүчээр ингээд сурахтаа илүү ингээд өөрөх ингээд зорилт болгосон зүйл яг энэ байдаг хөөх. Би яагаад гэдгийг мэдэх хэвээр тий. Тэгээд энэ зүйлийг хүмүүс тайлбарлаж өгөх хэвээр. Тий. Энд чинь өөрөө бидний нийгмийнхаа хүрээнд хийж байгаа нэг гол зүйл ганц нөө өвчтнүүдтэй харьцах гэхээс илүү тийм маш олон ийм сөрөг мэдээллүүд байна, буруу мэдээллүүд байна. Тэгээ тэрий чинь яг зөвөр нөх хүн чинь яг шимт хичээлийг судалдаг, хоол зүйчдэг хүн болчиход байгаа гэж тэгж хөсч орж ирсэн. Тий. Яг зөв point олсон байна. Ер нь манайхан ч нөгөө ам дамжиж айгүй би бинийгаа сонсож өөрт нь гарсан нөлөөллийг өөр бусдад хэлж те тэгэнгүүт тэр нь хүн болгон ялгаатай гэдгийг бодохгүйгээр одоо нэгээ даган дуурайх тийм сэтгэл зүгээр бүгд ингэж хандаад одоо энэ сайн гэл тэгэнгүүт бүгдээрээ ингэж хошуурдаг ч юм уу те тиймэрхүү юмнууд бол айгүйх байдаг л да. За тэгвэл хүмүүс ер нь ингэж боддог те одоо хоол зүйч дээр ер нь яагаад очих хэвтэй юм те ямар хүмүүс нь хоол зүйч дээр очдөг юм. За жишээ нь хоол зүйч дээр очлоо гэхэд одоо ингээд шууд би турна гэх юм бол ингээд цэс гаргаад өгдөг юм уу те ер нь очиод яг ямар процесс үлдэн гэдэг талаар гээд яриад өгөөч. Хоол зүйчтэй ярилцах процесс ер нь 40-60 минут хамгийн анхны уулзалтаар үргэлжилдэг. За тэгээд 4 удаа ер нь бол уулзах шаардлагатай дор хаяж тэгээд анхны удаагийн уулзалтан дээр эхлээд нэг даалгавар аваад явдаг. Ихэвчлэн одоо даалгавар аваад явдаг. Гэтэ манад нэг сул тал нь хоол зүйч дээр очиод хүмүүс бүх зөвлөгөөгөө аваад гараа явчихна гэж бодоод эргэх холбоо юусоо байдаггүй. Тэр нь юусоо тэр хүнтэй ингэж ажиллах боломжийг олгоход айгүй хэцүү байдаг. Жишээ нь ямар даалгавар авах вэ? За одоо жишээ нэг турах гэжээлаа гэж бодъё л да зүгээр инженерод бол турах гэж байгаа хүн орж ирвэл ямар даалгавар аваад гарах бол нийтлэгч гэдэг юм уу? За бид нар болохоор юу яаж байгаа штэ нөгөө дор хаяж нөгөө нэг хоногт хэрглэж байгаа хоол хүнснийх нь нэр төрөл хэмжээг нь мэдэх шаардлагатай. Тэгжээж тэр хүн яг юу идэж ууж ийн гэдгийг энийг бол нөгөө 24 цаг 72 цагийн нөгөө хоол шимт хичээлийн эргэн санах аргачлалаар бид нар хийдэг боловч яг одоо тэр хүн дээр нарийн тооцоо хийхийн тулд нэг 7 хоногийнхоо хоолны бүртгэлийг хийгээд ирээ гэдэг даалгавар өгдөг. Тэмдэглэл тийм тэмдэглэл хөтлөөд. За тиймэрхүү даалгавар өгөхөд бол ер нь тэр хүнийг илүү сайн ойлгож тэр хүний яг ямар хизээ идсэн, ямар хэмжээтэй идсэн, юу идсэн тэ амралтын өдрөө болон ажлын нэг өдрөө сонгоод ядаж одоо амралтын өдрөөрөө юу иддэм бэ, ажлын өдрөөрөө юу иддэм бэ гэдгийг нь илүү сайн тодорхой мэдхийн тулд одоо тийм даалгавар өгöd явуулдаг. За тэр даалгавраа биелүүлээд аваад ирэх юм бол тэр хүнтэй ажиллахад илүү амархан болдог. Тэр хүнийг илүү ойлгож яг тэр хүнд ингээд зориулагдсан төлөвлөгөөг хийхэд ер нь хүмүүс ингээд хоол зүйчийн зөвлөгөө бол нэг бол тийм юм идэж болохгүй, ингэж болохгүй гэсэндээ баахан болохгүй хориглчин гэж та хориглчин гэж бас айгүйх боддог. Гэтэл яг хоол зүйчийн үүрэг бол ерөөсөө юу ч хориглохгүй. Тэр хүнд гол нь яг тэр хүнд тохирсон хэмжээ хизээ эргэлхийн, яаж хэрэглэхийн, за дээрэс нь
болохгүй юмыг их хэрглэж байгаа бол яаж багасгах юм, юугаар солих юм гэд дандаа нөгөө орлуулж солих тэр аргуудыг нь дандаа зааж өгдөг. Тэгээд тэрний дараа дахиад одоо тэр хүнийхээ хооллох зуршлууд дээр аягүй их үнэлгээ хийн. Тэгээ хооллох зуршлуудыг нь баг багаар бас ингээд өөрчлөхийн тулд хамгийн нэгдүгээр хэцүү зуршил юу вэ? Одоо ус уудаггүй байсан бол ус уудаг болгохын тулд яах вэ гэдэг юм уу те? Яг тэр нөгөө болохгүй байгаа зүйлүүдийг нь эренблээд хамгийн чухлыг нь эхлээд тэр хүнтэй тэр чухалтай нь ажиллаж эхэлнэ. За тэгээд 3 дахь удаагийн уулзалт болон 4 дахь удаагийн уулзалтаар ер нь тэр хүний одоо анх ирснээсээ яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг нь анализ хийгээд цаашдаа одоо яавал хамгийн зөв бэ? Дээрэс нь илүү хүнд өвчтөе хүн байх юм бол илүү олон удаа ойрхон одоо өвчнийхэн юунаас нь хамаарад эдгэрэлт болон шинж тэмдгүүдээс хамаарад байнга уулзчих шаардлагатай ч хүмүүс байна. Эсвэл одоо нэг удаа уулзаад ерөнхий одоо зөвлөгөөгөө аваад цаашаага одоо жилдээ ч юм уу 2 жилдээ ч юм уу уулзаад ингээд явах хүмүүс ч бас байдаг. Тэгэхээр хоол зүйчтэй уулзна гэдэг бол тийм зүгээр хоолны зөвлөгөө аваад дэглэм хориглохгүй надад нэг зүгээр цаас л өгчөөчтэй гэд хүмүүс нөгөө ярихаасаа айгүй их ингээд залхуураад идэг. Тэгэнгүүт зүгээр нэг цаасыг дагаад тэр тань нөлөөлөх үгүй юу? Тэгхийн бол зүгээр интернетээс нэг мэдээлэл аваад тэрийг ингээд дагаж байгаатай яг адилхан болчихно. Тэгэхээр яг мэрэгжлийн хоол зүйч гэдэг бол таныг илүү их судалж яг танд тохирсон таны эдийн засгийн чадамжид тохирсон те яг таны эрүүл мэндэд тохирсон тэр хамгийн чухал магадгүй таны турхаж байгаа асуудал чинь өөрт чинь чухал байсан чинь яг одоо ярилцаад эхэлсэн чинь шал өөр асуудал гараад ирэх юм бол тэрэн дээр чинь ажиллаж эхлээд одоо тэр нөгөө таны зорьсон ажлыг ингээ хойшлуулах тийм тохиолдлууд ч гэсэн гардаг болохоор хоол зүйчтэй уулзаад өөрийгөө бас хэн бэ гэд хүмүүс яг ингээд нөгөө жишээ нь юу яадаг вэ? Бүртгэл хийгээд иргээд тэгэхээр бүртгэж ирж байхдаа хүүшээ би ямар сони юм иддэм бэ? Өөрийнхөө юу иддгийг ч хүмүүс ерөөсөө мэддэггүй, анзаардаггүй. Тийм. Тэгээд би бүр ингээд гайхаад бүр өөрийгөө ямар хачин юм иддэм бэ гэд би өстой ингэж бодоогүй гэд хүмүүс бол ер нь хоолоо бүртгэж эхлээд маш их гайхсан байдаг. Тэгээд яг тэрнийхээ үндсэн дээр илүү өөрөө ч гэсэн одоо зөвлөгөөгөө илүү сайн ихтгэл үнэмшилтэй аваад те амьдралаа ингээд өөрчлөх тэр гол нь хүмүүсийн сонголтоо их шийдвэрүүдийг нь гаргуулах хамгийн чухал. Тэгэхээр нөгөө хичнээн шийдээгүй хүмүүст те энийг идээ гэж хэлээд бол бид нар бас нэмэргүй байдаг л та. Над дээр бас нэг хэд явдаг үйлчлүүлэгч ер нь байна л олон үйлчлүүлэгч байна. Тэгэл нөгөө нэг хоол зүйчдийн хамгийн гол нөгөө нэг хоол зүйч болж төгсөж байгаа тулгуур зүйлс байна шүү дээ. Одоо жишээ нь эмч бол юу юм хүний амнаас эрүүл мэнд гэдэг зүйлээс дээр байхгүй шүү дээ. Тэр мөнгө санхүү юу байна те тийм байхгүй гэдэг шиг хоол зүйчдийн хамгийн түрүүн одоо ингээд суур болдог зүйл нь бол муу хүнс гэж байдгүй те сайн хүнс гэж байхгүй гэдэг ойлголттой. Тэгэхээр юмны нөгөө хэмжээ гэдэг нь амар чухал гэдэг. Тэгээ нөгөө нэг зарим чихрийн шинжтэй ингээд үйлчлүүлэгчд маань дэгдэг шүү дээ. Та яг ингээд бүгдийг нэдэн. Гэхдээ яг энэ зааж өгсөн нэг хэмжээнд хойлоо идэнэ гэл. Тэгэл тэрүүгээрээ нэг 6 сар мар явсны дараа нэр ин чи ямар юм бэ? Би одоо бүгдийг идчихэж байгаа ш. Яг хэлсэн нөгөө нэг 5-1 жидэх чинь л идчихэж байгаа. Яг тэрийг тэгээд нэг удаагийнхаа хоолндоо энэ хэмжээг нь баримталж байгаа. Тэгээд би тэр цагаан будаа гурлын хамаагүй идчихэж байгаа гэдэг юм үү те. Одоо би ингээд шинжилгээгээ өгөхөр миний ингээд 3 сарын сахарын дундаж бүр 6 дотор орц хэвийн болцсон ч гэдэг юм үү те. Ингээд нөгөө хүмүүсийн амьдралын чанарт нөгөө ингээд маш сайнаар нөлөөлж байна те. Биднэрт нөгөө нэг тархинд нь хязгаарлалт байхгүй байх гэдэг чинь ингээд стресс багтай байна гэж ойлгож байна те. Тэгээд энэ талаар ч нэг судалгаанууд амар их байгаа. Нэг амьдралын чанар гэдэг маань юм хориглохгүй байдаг хүмүүс илүү амьдралын чанартай байдаг юм байна гэдэг судалгаа байгаа. Тэгэхээр тэрэнд илүүтэй нийцүүлэхийг зориод байна шүү те. Ер нь бол манайхан чинь жоохон туйшрах гэдэг болохоор тэр хэмжээг зааж өгөх гэдэг л хамгийн чухал. Тэгэхээр хүмүүс яг нөгөө тэрэнд таарч исэн юм чи надад ч гэсэн таарна гэдэг хандлагатай байгаад байдаг. Гэтэл бүгдээрээ ялгаатай гэдгээ ойлгоод яг одоо тэр зөв зөвлөгөөгөө аваад яваад үр дүн гараад яг хоолцын зөвлөгөө бол одоо эмчийн үзлэг шиг юм богинохон мөртлөө ингээд ийм уугаад идгээд үр дүн ингээд шууд нүдэнд харагддгүү. Дандаа ийм нөгөө тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Дадал зуршил шаардна тийм. Тэгээд дадал зуршил хугацаа, сахилга бат
Дээрэс нь тухайн хүний өөрчлөгдөх хүсэл, итгэл үнэмшил маш чухал. Тэгэхээр энэ бүхнийг нь тэр хүнийгээ зөв тийшээ чиглүүлэхэд тэр хоол зүйчийн зөвлөгөө өгж байгаа ур чадвар болон одоо тэр хүнийг үнэлж байгаа хоол шимт хичээлийн шинжлэх ухаан гэж яагаад яриад байна гэхлээр эхлээд одоо тэр хүний зан үйл гэдэг юмыг судлаад байгаа байхгүй. Ерөөсөө л хуурн тэр хүний зан үйл одоо дадал зуршил нь юу юм, зан үйл нь юу юм, амтлах мэдрэхүй нь юу юм, юунд дуртай хүн юм гэдгээс нь хамааруулж тэрнийхэн судалсны үндсэн дээр за энэ хүн бол ингэж явах юм бол бүгд энэ чинь ардаа нөгөө шинжлэх ухааны онолууд тэр хүнд одоо бид нар бол нөгөө шимт хичээлийн боловсрал олгох гэж яриад байгаа шүү дээ. Боловсрал яваад байгаа байхгүй юу? Боловсралын онол яваад идэг. Тэгээд яг энэ онлынхаа юмыг сайн мэдсэн хүмүүс зөвлөгөө өгөхдөө илүү одоо сайн байдаг. Дээрээс нь чадвартай байдаг тий. Яг тэрийг одоо ингээд дагаа явж байгаа хүмүүс нь үр дүн гараад ирэхээр л за миний одоо сурсан зүйл чинь бас зөв зүйлийг заримдаа ингээд нөгөө үр дүн гарахгүй ч юм уу эсвэл нөгөө хүн нь ингээд хоолныхаа тэглэмийг сайн барихгүй байхаар жоох урамгүй ингээд байдаг шүү дээ. Нөгөө би өрн буруу юм сураад буруу юм ингээд яриа яваад байгаа юм биш байгаа даа гэд. Гэтэл яг одоо ингээд хэсэг хугацааны дараа үнэхээр үр дүн гараад нүдэн дээр өөрчлөгдөөд ирэхээр яг би өөрийнхөө мэрэгчлэр илүү их одоо бахархах те тэр хүний төлөө ингээд баярлах тийм сэтгэл бол хаалцчихэд яг төрдөг. Тэгээ тэр тусмаа яг энэ хүнд өвчтөө хүмүүсийг хоолоор имчилсний дараа ингээл хамгийн их тийм гоё баяртай мэдрэмж төрдөг. Бас тэр нь үнэхээр гоё идэг л да. Тэр хүмүүс ингээд шинжлэх амьдралд нь нөлөөлчихөж байгаа байхгүй юу? Тийм би сая бас ингээд нэг хідэн судалгаа юунууд ингээ хараад үзэхгүй юу. За тэгвэл хоол зүйчтэй байснараа тухайн хүмүүст байдаг юм уу те? Ямар ач цэцэг өгд ингээд би ингээд нэг хэдхэн статистик харсан чинь ингэнэ. Хоол зүйчтэй ажилласнараа эмнэлэгт байх хугацаа 2-3 өдрөөр багасдаг гин. За хэрвээ эмнэлэгт байгаа нас баралт өндөртэй байна гэж үзвэл хоол зүйчтэй ажиллаж байгаа өвчнүүд 25%-аар бага нас баралтай байдаг гинэ. Тэгэхээр одоо юу гэх юм ямар ч өвчнөд байсан айгуу сайн нөлөөлөд нь шүү дээ. За зүгээр жингээ буурууллаа гэд үзэхэд хоол зүйч оролцоотой байх юм бол 1 жилийн хугацаанд гэж байгаа. Тэгэхээр жоохон уртхан хугацаанд те 60-аас 70% илүү амжилттай байна. Тэгэхээр нэг хоол зүйчгүй байгаад байвал илүү хурдан эсвэл шантарчдаг ч юм асуудал байгаа юм те. За зүгээр хүүхдүүдтэй холбоотой статистик гэсэн чинь хүүхдүүдийн зөвхөн үдийн хоолнд юу хэрэглэх нь тухайн хүүхдүүдийн ирээдүйн орлогод шууд ингээд хамааралтай байна. Дээрээс нь хамгийн амар сонирхолтой нь энэ нөлөөл нь удамшиж гин гинэ. Хэрвээ одоо би хүүхдэд өдрийн хоолндоо сайн хоол өгөх юм бол тэрний хүүхдийн маань хүүхэд илүү орлоготой болж байна. Энэ удамшиж гин. Тэгэхээр тэр нь амар статистик байгаа байхгүй тий. Ийм мэдээлүүд одоо би зүгээр ингээд нэг эхний ээлжээр надад ингээд шаардлагатай хэдэн сонирхолтой статистик хайждаг иймэрхүү мэдээлэлд гарч ирж байна. Яг зөв. Бид нар чинь нөгөө эмнэлгийн хоолн дээр тэгдэж штэ. Эмчилгээний хоолны зорилго нь эмнэлэгт одоо хоол шимт хичээлийн менежментийг нэвтрүүлснээр ор хоногийг бууруулах, өвчний эдгэрэлтийг хурцсах, тэгээд нөгөө эдийн засгийн хэмнэлт гаргах. Одоо тэр 3 дугаар эмнэлгийн судалгаа гэдэг өмнө нь ярьсан шүү дээ тий. Тэрэн дээр чи ерөөсөө эм тариаг нь багасгаад бас нөгөө нэг хоолоор ихэнх аминд мэрцээ авч байгаа гэж үзээд хоолнд нь юу хийсэн гэхээр одоо л мэдээлэл их болоод ингээд детокс юу жүүс мүс гэл айгүйх хүмүүс ярьдаг болсон шүү дээ. Тэр үед хэдэн онд энэ нь 2002 онд шүү дээ. 2 онд. Тий одоо ингээ 20 эдэн жилийн өмнөх юм яриад байгаа байхгүй юу? Тэгэхэд чин нөгөө одоо би яг бүр бид нар чинь нөгөө нэг дөнгөж оюутан байсан тэнд зүгээр тусалж исэн болохоор нарийн зарим юм мэдгүй байгаа ч гэсэн нөгөө С витамин одоо гаднаас нөгөө туслаар хийдэг баха амин дэмүүд байдаг штеп. Тэднийг нь багасгаад дандаа юм нөгөө жимс ногооны жүүснүүдийг шууд шахаад дээрэс нь одоо өглөө болонгууд тийм манай Монголын нөгөө гоё зэрлэг жимснүүд байна штеп. Тэдний ингээ шүүсийг нь өгдөг гэсэн. Тэгээд өдөр нь болохоор ногооны шүүс өгдөг гэсэн. Жимс ногоо хоёроо холихгүй ингээд өглөө нь болохоор жоохон тийм жимсний төрөлтөө оройн үдээс хойшоогоо болохоор дандаа тийм ногооны шүүснүүд өгдөг гэсэн аахгүй юу. Тэгээд ногооны шүүсээ
хийхэд тэр үед ч одооных шиг ийм гоё жүүсний машин байхгүй. Бид нар бараг трактор шиг онгоц нисэж байгаа юм шиг ийм дуурдаг тийм жүүсний машин. Тэгээд нөгөө амар ингээд нөгөө дөргдөг. Тэгээд тэр жүүснийхаа машин дээрээ бараг ингээд бүгдээрээ амар чимээтэй болохоор хамгийн булантай аваачиж тавьж агаад дээрэс нь бараг ингээ өөртөө сууж агаад тэгэж нөгөөныхаа шүүсийг шахаад тэгээ шууд тэр нөгөө цэвэр шүүснүүдээ ингэж уулгадаг. Тэгэж имчилж ийсэн байхгүй одоо илэг нөвчтэй хүмүүс. Жинхэнэ утгаараа нөгөө детоксыг гэвэр одоо бодоход нөгөө одоо бодоход илэг цэвэрлэхэд детокс гээл нөгөө жүүс мөс уугаал те жүүсинг терапи гээл явдаг штэ. Яг тэр чинь тухайн үед бол бас ингээ хийж ийсэн байгаа байхгүй юу. Тэгэхэд бол нөгөө хоолнд нь зарцуулсан мөнгө нь эмэнд зарцуулсан мөнгнөөс хамаагүй бага. Тэгсэн мөртлөө айгүй тийм нөлөө өндөртэй гэж гарч байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй тэр тусмаа эмнэлгийн хоолн дээр бол эмчилгээний хоолыг яг эмчилгээ гэж бодож тэр өвчтөнд яг хоолоор нь давхар одоо эмийн эмчилгээтэй нь хавсраад явах юм бол үр дүн нь одоо маш хэд дахин илүү сайн байна. За дээр нь хүн яг эмнэлэгт хоолоо идэж байхдаа ямар хоолыг яаж идэх ёстой юм бэ гэд хүн чинь одоо нэг хоолыг идэж сурахын тулд 15 удаа тэр хоолтой ингээд танилцах ёстой байдаг. Одоо хүүхэд ч гэсэн адилхан. Одоо ингээд брокколи иддэг хүүхдэд те идүүл сурах гэж ийн гээл 15 удаа брокколи идүүлэх нь шүү дээ. Идүүлэх гэж үзэхээсээ илүү бариулна, үнэрлүүлнэ, харуулна, зуруулна, амтлуулна. Одоо нөгөө хүнтэй танилцахад хэд дахин уулзж ээж тэр хүнтэй ингээд танил болдогтай адилхан хоолч гэсэн бас яг адилхан тэгдэг. Ингээд тэр хоолтойгоо ингээд танилцах хэрэгтэй байдаг. Шууд маа энийг идгээл амруун чих юм бол хинч идэхгүй. Тэгээд яг эмнэлэг твтж байгаа тэр тусмаа өвчтөө хүмүүс бол ерөөсөө эмнэлгийн хоолоороо өөрийнхөө идэх ёстой хоолтойгоо нэгдүгээр танилцах ёстой. Юу идэх ёстой, яаж идэх ёстой, ямар боловсруулсан мэсээ яагаад идэх ёстой гэдгээ ойлгох тэр боловсролыг бол эмнэлэгтээ хөвтөж байхдаа авах ёстой. Тэгээд биеийн эдгэрлээ хоолоо ойлгочлоо, гарлаа, тэр хоолыг гэртээ очиод хийлээ. Тэгээд тэр хүний ингээ амьдралын чанар сайжраад ингээд явах. Энэ процесс бол уг нь бол эмнэлгийн орчинд бол илүү ингээд нөлөөтэй байгаа. Хүүхдүүдэд бол багадаа юу идчихсэн багадаа олон хүнстэй танилцсан бол насан туршдаа ингээд нөгөө хоолыг ялгаж салахгүй тий олон хүнстэй ингэж харилцаад амьдралынхаа ингээд чанарт нь нөлөөлөөд яг бие махбодынх нь ч гэсэн эрүүл мэндэд нь ингээд нөлөөлөө явж байгаа. Тэгэхээр бүх талаасаа энэ статистикийн мэдээ бол ер нь маш зөв байна л да. Тэгээд тэр тусмаа эдийн засагт бол хоолчин айгүй чухал нөлөө үзүүлж байгаа шүү дээ. Одоо $1 хүүхдийн хоолнд зарцуулсан $1 те нөгөө тухайн хүүхдийн ирээдүйн амьдрал болон одоо юуны те улс орны эдийн засагт одоо тэдэн долларын хувь нэмэр оруулж байна. Одоо нөгөө нэг хадгаламжийн банкны хадгаламжтай л адилхан байхгүй те олон жил өнгөрөх тусам нөгөө хүүгээс хүү бодогддог хадгаламж гэдэг шиг багтан зарцуулсан тэр хоолны боловсрал, хоол шимт хичээлийн боловсрал, тэр өгсөн хоолны шимт хичээл зөв одоо зуршилчин ерөөсөө улс орны эдийн засаг, тэр хүний амьдралын чанар бүх юмд ингээд нөлөөлөд явж байгаа. Яг саяных тэр нэг хүүхдийн үдээ олж шүү дээ, тий? Үдээ олж тэрнээс л гаралтай байгаа шүү дээ. Энд чинь нэг маш олон оронд хэрэгжиж байгаа зүйл манай яг харьцангуй сүулт орж ирж байгаа. Гэхдээ судалгаанууд нь улс орн болгондоо хийгдсэн. Жишээ нь зарим оронд байх юм бол хүүхдийн хоолнд зарцуулж байгаа $1 $13 болж эргэж ирж байна. За зарим оронд бол $1 нь $7 болж ирж байна гэдэг юм үү. Улс болгонд мэдээж өөр байгаа. Гэхдээ үзүүлэх нэг үр дүн юу нь бол яг адилхан байгаа байхгүй тий. Бүр хідэн дахиж давтсан. Тэгээ нөгөө хүүхдийн хоол гэхээр одоо сургуулийн хүүхдийн хоол, цэцэрлэгийн хоол гэл улс мөнгө өгч нөхгүй байх гэл ингээд хэдийгээр ярьж байгаа ч гэсэн хүүхдийн хоол гэдэг бол зүгээр л нэг хүүхдийг хооллох гээд нэг цатгах гээд байгаа зүйл бол биш. Яг энэ хооллох зөв зуршлыг багаас нь эзэмшүүлэх том болсон хүмүүс бол айгүй хэцүү байхгүй юу. Ингээд эргүүлээд нөгөө зуршлаа солино гэдэг маш хэцүү. Багаасаа сурчих юм бол тэр чинь тийм хэцүү зүйл биш. Зүгээр л амьдралынхаа нэг хэсэг нь болоод ингээд явцдаг. Тийм учраас одоо хооллох зуршлыг нь сайжруулж байгаа тэр хүүхэд байхдаа илүү ингээ хүлээгээд авчиж байгаа. Дээрээс нь энэ сургуулийн хүүхдийн хоол юуны цэцэрлэгийн хоол энэ төр маань
улс орны эдийн засгийн маш том хөдөлгөөн хүч болдог. Тэгэхээр хоол хийн гэдэг чинь хүнс аавна гэсэн. Хүнс аавна гэдэг чинь хүнсний хангамжийн систем. Тэгээ хүнсний сайн чанарын хүнснийг хэрэгжилж сайн чанарын хоол одоо шимт хичээлтэй хоолыг хүн идчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө сургууль цэцэрлэгийн хоол чинь өөрөө ингээ хөгжих ирээр тэр нөгөө эдийн засгийн эргэлт чинь бас маш хурдтай ингэж нөгөө явагдаж байгаа. Тэдний чинь одоо 5,000 6,000 хүүхэдтэй сургуулийг хоолоор хангана гэх юм бол бүтэн ингээ үйлдвэр шиг ажиллах хэрэгтэй. Тэрэнд орж байгаа хүнсний материалууд бол ингээд маш их материал хэрэглэн тэ. Тэгээ манай монголчууд одоо 860 гаруй сургууль байгаа шүү дээ. Зөвхөн сургуулиуд гэхэд тэгэхээр 860 сургууль тэгээд нийт одоо хүүхдүүдийн тоог ингээд бодоод үзэхлээр тэр олон хүмүүсийн чинь хооллохын тулд маш их хэмжээний хүнс хэрэг болно. Тэгэхээр тэр хэмжээний хүнсийг үйлдвэрлэхийн тулд олон хүнсний үйлдвэр хөдөө аж ахуй энэ төр чи хөгжих хэрэгтэй болно. Тэр болгон дээр одоо эдийн засгийн эргэлтүүд ингээд маш ихээр ингэж гарч ирж байгаа. Тэгэхээр хүүхдийн хоол бол зөвхөн тэр хүүхдийг хооллож байгаа биш, яг ард нь явж байгаа ашиг тусна улс орны бас ингээ эдийн засгийн эргэлтийг бол ерөөсөө авч явж идэг. За ойлоо тэгэхээр нөгөө нэг юуны талаар илүү ярих гэж бодож байна. За манайд одоо магадгүй хоол зүйч болмоор байгаа хүмүүс байгаа бах. Одоо би жишээ нь миний үндсэн мэргэжлийн барилгын инженер, хоёр дахь мэргэжил маань хоол зүйчтэй. Тэгэхээр одоо ингэж хөрвөх сонирхолтой. Эсвэл 10 жилийн төгсөөд хоол зүгээр сурах сонирхолтой тий. За ганц хоол зүйч гэлтгүн ч өөрөө мэргэшэл, спортын хоол зүйч гэдэг юм уу тий. Эмчилгээний хоол зүгээр ингээд мэргэжил зөндөө сонирхол байна. За тэгвэл ямар юм боломжууд байгаа юм? Одоо ямар сургуульд байгаа юм? Дээрээс нь одоо нийгэм дээр эрэлт хэр байгаа? Хідэн хоол зүйч байх хэвээр байтал магадгүй хід байгаа юм ч тийм үү? Магадгүй хамгийн сайн тоог нь мэдэх хүн таны гэж бодож байна. Ягаад гэвэл шимтжил судлалын төв дээр чи яг энэ эмчилгээний хоол зүйч мэргэшүүлэх хөтөлбөрүүд маань явагдаж байгаа. Яг эмнэлэг рүү гарч байгаа хоол зүйчд энд төгсөж байгаа. Дээрээс нь сургуулийн хоолтой төслүүд хэрэгжүүлж байгаа тийм мэдээж энэ талаар мэдээлэл илүү байгаа. За тэгэхээр 2019 онд болохоор сургуулийн хүүхдийн хоолны хууль гэж батлагдсан байгаа. За тэгээд тэр хуулиндаа бол ерөөсөө сургууль болгон хоол зүйчтэй байх ёстой гэдэг тийм заалттай. За дэлхийн улс орнууд ч гэсэн сургууль болгон хоол зүйчтэй байдаг. Гэтэл манай шинжлэх ухааны технологийн сургууль бол хамгийн анхны одоо хоол зүйч бэлдэж эхэлсэн сургууль. Гэхдээ 2005 он тэгээ манай ангийнхны хөгснөөс хойш өнөөдрийг хүртэл төгссөн нийт хоол зүйч нарын тоо бол 350. 350. Тэгээ 350 руу л одоо дөхөж явж байна. Тэгээд 2016 оноос бол хүрээдээд сургууль хоол зүйч бэлдэж эхэлсэн. 19 оноос анагаахын шинжлэх ухааны их сургууль хоол зүйч бэлдэж эхэлсэн. За дээрэс нь одоо бас хүнсний технологийн дээд сургууль маань анхны төгсөлтөө өнгөрсөн жилээс авч эхэлсэн гэхээр бас анагаахтай ер нь ойролцоо хоол зүйч бэлдэж эхэлсэн баг. Тэгээд эдэр дээд сургууль бас хоол зүйч бэлдэж эхэлж байгаа гэж сонсон. Ингээд энэ мэтчлэн хоол зүйч нар бол сүүлийн үед бол маш ихээр бэлтгэгдэж байна. Энэ нь юутай холбоотой юм гэхээр нэгдүгээрт сургууль болгон хоол зүйч авах гэхээр одоо ажлын байр нь байгаад идэг мэргэжлийн үнэ байхгүй. 800 сургууль байхад Монгол улсын хэмжээнд 800 төгссөн байна. 60 орчим сургууль байгаад байна шүү дээ одоо баг. Тэгэнгүүт тэнд чинь 300-аад хоол зүйч ингээд төгссөн байна. Тэр 300 хоол зүйчнэрээс бас нөгөө мэрэгчлэрээ ажиллаагүй бас нэлээ их хувь нь байгаа. Дээрээс нь мэрэгчлэрээ ажиллаж байгаа ч нөгөө эмнэлгийн эрүүл мэндийн салбар руу ажиллаж байгаа одоо нөгөө спортын салбар руу ч гэсэн ажиллаж байгаа хоол зүйчнэр байна. Өөр одоо хоол үйлдвэрлэлийн уул уурхаад том үйлдвэрүүдэд ажиллаж байгаа хоол зүйчнэр байгаад ингээд бодонгууд ерөөсөө яг сургуульд шаардлагатай байгаа хоол зүйчнэрийн тоо бол ерөөсөө нэг бараг 100-100-аараа хэмжигдэх юм. Дор хаяж 700 хоол зүйч бол бараг ингээ хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм болохоор манай одоо шинжлэх ухааны технологийн сургууль бол яг энэ сургуулийн хоол зүйчнэрийг бэлдэх тал руу илүү их ингээд анхаарад хөрвүүлэх сургалт гэдэг сургалтыг ингээд зарлаад одоо өөр мэрэгжлэр өмнө нь сурцсан хүмүүс хоол зүгээр ингээд сурмаар байна. За сонирхлоороо ч юм уу те эсвэл бас зарим нь ажлын шаардлагаар ч юм ингээд сурмаар байна гэх юм бол одоо хөрвүүлэх сургалт буюу хичнээн анги гэж нэгдсэн байгаа. За тэгээд тэр хичнээн ангид бол одоо мэрэгжил тухайн хүн ямар мэрэгжлэр өмнө нь төгснөөс хамаарат 1-2 жилийн дотор хоол зүйчин бакалавр гэдэг зэрэгтэй төгсөөд за тэгээд дээр нь одоо чиглэлээсээ хамаарат одоохондоо бол яг сургуулийн хоол зүйч, эмнэлгийн хоол зүйч гэдэг чиглэл яг мэрэгшүүлэх чиглэл бол байгаад байгаа.
одоо сургуулийн ч байх хүүхдээ хоолзож цаашдаа бол одоо спортын хоолзож гэдэг өшөө олон мэрэгших шаардлага гарна. Гэвч биднэрт нэн шаардлагатай байгаа нь одоо яг сургуулийн эмнэлгийн хоолзогч нар мэрэгших шаардлагатай байгаа учраас яг энэ хоёр хөтөлбөр бол илүү ингээ хүчтэй явж байгаа. Тэгэхээр ажлын байр бол асар их байна. Одоо чиглэл чи энүүгээр хязгаарлагдахгүй шүү дээ тийм. Ерөөсөө энүүгээр хязгаарлагдахгүй. Хоолзогчийн бас нэг онцлог нь бол айгүй олон чиглэл рүү орж ажиллаж болж байгаа. Хүнсний үйлдвэрүүд рүү зөвхөн одоо хоол үйлдвэрлэгчтэй эмнэлгийн салбар, эрүүл мэндийн салбар, дээрээс нь маш олон одоо судалгааны байгууллагууд хүнсний одоо шимт хичээлтэй дотор нь байгаа тэр нарийн нөгөө бодисуудыг нь илүү нарийн одоо судлах тэр судалгааны чиглэлүүд рүү бас хоолзогч нар их орж байгаа. Ерөөсө хоол чинь ингээд айгүй олон зүйлтэй ингэж холбогдож байгаа. Тэр жайтгаа нөгөө эмийн үйлдвэрүүдэд ч хүртэл бас ингээд хоолзогч нар хэрэг болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт бол маш олон хоолзогч хэрэгтэй. Одоо ажлын байр бол Монголд маш их байна. Одоо би магадгүй 10 жилийн хүүхдүүд мөхөд сонсч ирнэ. Нэг юм асуулт байгаа бах. Хоолзогчээр би инфлюенсер болж чадах уу? Бас байж тийм бодолтой маш олон хүмүүс байгаа. Инфлюенсер биш юм а гэхэд те. Бидний зөвхөн одоо сошиал сувгуудыг ашиглаад ажиллах боломжтой ч гэдэм үү те. Бидний нөгөө гол зорилго чинь юу исэн штэ анх. Нөгөө хууль батлагснаас хойш нөгөө бүх сургуулиудыг хоолзогчтой болгох үүднээс одоо энэ ичнээ анги гэдгийг нээгээд тэгээд одоо хоолзогч нарыг ингэж авч эхэлсэн чинь яг зэрэгцээд нөгөө инфлюенсер болох сонирхолтой тий одоо йогийн дасгал хийдэг, фитнесийн дасгал хийдэг эсвэл одоо өөрсдийнхээ бизнесийн зорилгоор хоолзогч болох гээд хослуулах гэдэг нь шүү дээ. Хослуулах гээд ингээд орж ирж байгаа хүмүүс одоо бидний анхны зорилго чинь уг нь бол нөгөө юу исэн шүү дээ. Сургууль эмнэлэгч гэдэг юм уу тий. Одоо хоолзогч нарыг нэмэгдүүлэх одоо улс орныхоо нөгөө хуулиа ингэж хэрэгжүүлэх байсан чинь яг үнэндээ бол энэ юуг нээгээд эхэлсэн чинь ичнээ ангийг нээгээд эхэлсэн чинь ерөөсөө л шал өөр зорилготой хүмүүс бүр ингээд асар ихээр орж ирсэн. Гэтэ энэ бол бас буруу зүйл ерөөсөө биш л дээ. Бүгдээрээ л яг хоолзогч гэсэн үг. Тийм болохоор ажиллах чиглэл өөр байгаа болохоос биднэрт ер нь бол тэр тусмаа манай Монголын ч одоо эрүүл мэндийн үзүүлэлттэй бол бүр аимшигтай байж тээ 2019 он нөгөө степ судалгаа гээд одоо халдварын бос өвчний ингээд судалгааны дүнгуудыг хараад сүүлд нэг юу үзчихсэн чинь сүүлд Монголд маш олон ийм халдварын өвчнөөс сэргийлэх юунууд хэрэгжүүлж байна. Бодлогоодыг хэрэгжүүлээд олон юм хөтөлбөрүүд одоо эрүүл Монгол хүмүүн гэл те ийм хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа боловч ерөөсө бидний ингээ эрүүл мэндийн асуудал ингээд өөдлөхгүй яг ингээд 20 жил яг ингээд зүрх судасны өвчин нь номер 1 хിവэрээ те ингээ хавдрын өвчин нь өссөн хിവэрээ ингээд бүх юм нь ерөөсө ингээд өөрчлөгдөхгүй яваад байна. Бид нар ямар бодлогоо буруу хэрэгжүүлээд ингээд өвчнөө хичээгээд авах чинь болохгүй байгаа юм бэ гэдэг тийм асуулт одоо яг эрүүл мэндийн яамн дээр ч гэсэн ингээ явагдаж байгаа. Гэтэл энэ ерөөсөө л яг энэ хүмүүсийн хооллох боловсрал тэгээд дадал зуршил энэ хоол шинж хичээлийн ерөөсөө асуудалтай холбоотой болчиход байгаа. Тэгээд тэрэн дээр юу хийсэн гэхээр Монголын одоо халдварын бос өвчин гэдэг чинь нөө зүрх судас тархалт чихрийн шижин гэдэг энэ өвчнүүд байгаа шүү дээ. Халдварын бос өвчин тусах ямар ч эрсдэлгүй эрүүл хүний хүн гэсэн чинь насанд хүрсэн хүний 4% гэж гарч байгаа байхгүй. Тэгэхээр өрөөсөө бид нар чинь өөрсдөө нийтээрээ ямар ч хоол шинж хичээлийн боловсралгүй байгаа учраас маш олон хоол зүйчнэр мэрэгжлийн хоол зүйчнэр гарч иж энэ асуудал чинь бас ингэж шийдэгдэх шаардлага нийгэмд асуудал байгаа. Тэгээд энэ асуудал нь хинээс эхэлж ийн гэхээр өрөөсөө ингэж шийдэгдэх хэрэгтэй юм гэхээр хүүхэд наснаас ерөөсөө одоо яагаад ийм их том асуудал гараад байна. Хүүхэд насандаа хоол шинж хичээлийн боловсрал олоогүй хүмүүс ч одоо ингээд насанд хүрсэн өөрсдөө бахан хүүхдүүдтэй болоод ингээд явж байгаа учраас одоо хүүхдийн хоолноос нахуулаад хүүхдээр дамжуулж гэр бүлд нь хүртэл нөлөөлөх ийм бодлогоор энэ одоо сургуулийн хүүхдийн хоолчин хөгжөөд явж байгаа юм л да. За таасаа нөр нэг нийгэмд байгаа одоо энэ өвчлөлтэй халдварын бос өвчлөл за ялангуяа хүүхэд насанд байх гэд ярьсан тий. За тэгвэл ялангуяа хүүхдүүдтэй холбоотой энэ хүүхэд настай холбоотой бид нар энэ хоол шимтгийлэн яг ямар гол асуудал байна гэж та харж байна. Хүүхдтэй холбоотой сүүлийн үед бол ерөөсөө
хүүхдтэй холбоотой асуудал маань таргалалт л байна л да. Одоо хамгийн ноцтой асуудлуудын нэг бол яалтчгүй хүүхдийн таргалалт. Таргалт гэхээр одоо яг нэг үүссэн юм байна шүү дээ. Шалтгаан талаас харуул одоо хоолтой холбоотой дадал зуршлууд нь ч байдаг юм уу те. Эцэг эхүүдээс сураад байна шүү дээ нэг зүйлүүд. Гэр бүлийн соёлоос хамгийн нэгдүгürt болж байна. Хүмүүс бас нэг талдаа яг үнэндээ бол айгүй мөнгөтэй болсон байна. Айгүй ингэж мөнгөгүй байгаа юм шиг мөртлөө мөнгөтэй болсон байна. Тэгээд хүүхдүүдтэй одоо юу дуртайг ингээд авч өгч ийн өөрсдийнхөө нөгөө идэж өсөөгүй юм ингээд хүүхдүүдтэй өгч ийн те. Ер нь хүүхэд бол гэр бүлийнхаа хооллох соёлоос л ер нь өөрийнхөө одоо хооллох тэр дадал зуршлаа хамгийн түрүүнд ингээд олж авдаг. Тэгээд дээрэс нь орчин одоо энэ нөгөө рекламнууд байна. Тэгээд дээр нь ойр тойрны дэлгүүрүүд байна. Ер нь одоо хөдөө орон нутагт ч тэр Улаанбаатар тэр хамгийн ойрхон дэлгүүр сургуультай ойрхон газар юу зарж ийн тэрийг л одоо хэрэгэлдэг. Хөдөө орон нутагт те доржих нэг дэлгүүртэй тэр дэлгүүрээс бүх хүнсээ авдаг бол доржих ямар дэлгүүртэй ямар хүн авчирж ийн нөгөө батих тэр нөгөө нэг хүнсийг л авч хэрэгэлж байгаа. Тэгээд гэрийнх нь бүгдээрээ тэр хүнсээр л хоолж байгаа. Хүн юусаа яг ямар орчинд вэ тэр хүнсээрээ л хоололдог. Гэтэл бид нар одоо ингээд дэлгүүр ороод үзэх юм бол бараг 70% нь ерөөсөө хүнд тийм шууд шимт хижээл болохгүй хоолнуудыг яг үнэндээ бол зарж байгаа. Ерөөсөө чихэрлэг ундаа яг энэ боловсруулсан процесс хийсэн хоол хүнснүүдийг асар их зарж байгаа. Дээрээс нь амт. Одоо хүүхэд бол нөгөө амтанд л захирагдана. Энэний тэрэнд юу байгаа, юугаар хийсэн тэднэрт бол ямар ч хамаагүй байхгүй. Тэгэхээр ерөөсөө амтанд захирагдж байгаа учраас ямар амтанд л ерөөсөө мөнгө төлдөг. Тэгэхээр гадуур юу зарж ийн дандаа амтлаг, чихэрлэг, давслаг, тослог те хүний одоо ингэж хүүхдийн сонирхлыг татсан юмнуудыг зарж ийн тэрийг хүүхдүүд ингээд авч хэрглэж ийн. Эцэг эхчүүд боловсрал багтаагаасаа болоод хүүхдүүдтэй авч өгж ийн, мөнгө өгж ийн те сонголт хийх чадваргүй байна. За би сая нэг Япон солонгос руу сая нэг 100 олон улсын уралд яваад тэрэн дээр ч нэг нутришны ингээд сешнүүд гарцсан. Тэрэн дээр хамгийн одоо юу гэх юм энэ жил гэх юм одоо сүүлийн жилүүдийн хамгийн том ингээд асуудал болгож ирж байгаа юм юу байсан бэ гэсэн яг түрүүний ярьсан таны хэлсэн шиг нэг хүүхдүүд ийм боловсруулсан хүнснүүд буюу бэлэн бүтээгдэхүүнүүд их авч идээд байна тий. За энэ ультра процессed food гэдэг зүйл эрүүл мэндийн ерөөсөө маш олон асуудлуудыг ингээд давхар үүсгэж байна. За энэ өөрөө ганцхан нөгөө тарган болохтой холбоотой асуудал ш. Өрөвслийн төвшин нэмж гин тухайн хүмүүс өрөвсөл өвчнөд байвал тэрийг нэмж гин. Тухайлаад бүр наривчлаад ирвэл 100 грамм ингээд боловсруулсан хүнс идэхэд таны биед явагдах өрөвслийн төвшин 4%-аар нэмж гинэ гэд ийм судалгаанууд танилцуулж байгаа жишээ нэ. Тэгэхээр нөгөө нэг энэ яг юу хэлээд байна вэ? 100 грамм гэдэг чинь одоо нэг ундаа байлах 500 мл шүү дээ. Гээл бодох хэрэгтэй тий. Нэг бичэн ихэд 100 г байдаг үлээ. Гээл бодохоор эн чинь ингээл одоо бидний байгаль дээр байдгүй бүтцээс нь бүр хит өөр болгоцсон байж тий. Савлгаатай шууд иддэг, удаан хадгалдаг тий. Ийм болгосон хүнснүүд эрүүл мэндийн ийм асуудалд үүсгээд байна. За гэхээр одоо яг тэр бүтээгдэхүүнүүдийг түрүүн таны хэлсэн шиг хүүхдүүд нь хамгийн их авч иддэг. Хүүхдүүд нь амтл байвал бусд нь хамаагүй байгаа даа шүү дээ. Энэ ер нь цаашдаа ямар асуудал үүсгэх гэж ер нь та бодож байна? Тэгээ одоо хүүхэд насандаа олж авсан нэгдүгürt одоо амтлах мэдрэх үн тий. Тэрийг бол ингээд солиход бас аюу хэцүү. Маш их одоо дадал зуршлыг нь өөрчлөх хэрэгтэй болно гэсэн үг. Ер нь хүүхэд том хүн ч гэсэн хүүхэд насандаа юу идчихсэн тэрийг ингээд насан туршдаа идэх гэдэг. Тэгээд яг ойлгоод ингээд өөрийгөө өөрчлөө явж байхдаа ч явсан ч гэсэн эргээд одоо бүр ингээд жоохон настай болоод ирэхээрээ дахиад ингээд хүүхэд насныхаа амт руу ингээд нөгөө шилжээд тэрийг бол би нэлээд олон бас ингээд зөвлөгөө өгж байхдаа яг хүн багтаа идчихсэн юм аа насанд хүрэхдээ яг уу амьдралын явцад өөрчлөгдсөн байсан ч гэсэн эргээд нөгөө жоохон одоо тэтгэврт гараад ч юм настай болохоор дахиад яг тэр багтаа идчихсэн хүнс рүүгээ шилждэм байх гэдгийг бол айгүй их ажигласан. За энэ бол нэлээх одооны хүүхдүүдийн ирээдүй бол бас яг тийм байх болов уу гэж зүгээр таамаглаж байна. Яг нэг таны сая хэлсэн чинь надад нэг юм санаанд орж байгаа байхгүй юу? Амт ч угаасаа ингээд дурсамжтай амар холбогддог тий. Миний ингээд бас ингээд амар гоё дурсамж зармигтай холбоотой байдаг байхгүй юу?
Тэгэд миний хамгийн дуртай зарим одоо амттан гэх юм бол би заримд амар дуртай. Дараа нь шоколад ордог ч юм уу те. Тэгээ одоо заримдаа би ингээд за яг хүмүүс ингээд ноолгүй ярихад би заримдаа 10 20 зарим нэг дор тавьж байгаа шууд идэж. Гэхдээ энэ айгу цөөхөн тохиолдол жилдээ нэг мэгч байдаг юм уу те. Тэгж мэгж иддэг. Тэгж идэхэд надад заримдаа амар гоё идэг жишээ нэ. Тэ. Тэгэхээр магадгүй энэ хүүхдүүд багасаа ийм их чихэр энэ амтанд дурлаад байна гэдэг чинь том болоод энэ амтнаас айл тэгж амархан салж чадахгүй тий. Энэ амтыг чи өөрөө юу өгöd байгаа гэдэг чинь байгаль дээр байгаа хүмүүс ийм чихэрлэг амтыг ч юм уу тий. Ийм тааламжтай амтыг шууд өгч чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр буцаал нөгөө энэ хүнс рүүгээ ирэх магадлал өндөр болчиход байна гэж ойлгоод байна тий. Харин дээрээс нь одоо яг энэ юунууд бол амтан дээр л хүнсний үйлдвэрүүд ч гэсэн тий бизнесийн байгууллагууд ч гэсэн хоолны газрууд ч гэсэн ямар амтыг гаргах уу? Ямар амтыг гаргаж хүмүүсээ татах уу гэх. Хүмүүс бол ерөөсөө л яг амтанд хөтлөгддөг л тийм одоо амтнал юм билээ л дээ. Тэгэл ерөөсөө тэр тусмаа юм амтлаг зүйлүүд. За гэтэл эн чинь нэгдүгээрт яг амьдралынхаа тэр бүх сонголтонд нөлөөлөх болчихж байгаа. Дээрэс нь эрүүл мэндэд нь бол угаасаа ойлгомжтой тий асар их сөрөг нөлөө үзүүлэх боломжтой болж байгаа. Тэгээд зан чанарт ч гэсэн нөлөөлнө ер нь бол. Одоо чихэрлэг зүйлийг хэрэгэлдэг хүүхдүүд ч одоо маш их сэтгэл санаа докторгүй тий байдаг ч юм уу тий. Тэгэхээр ер нь явж бидний идж байгаа хоол хүнс чинь бас бидний зан чанарт маш их нөлөө үзүүлээд байгаа. Тэгэхээр энэ дэлхийд даяараа хүмүүсийн зан араншин ямар болоод байна гэдгийг бас ингээд судалж л байдаг бах. Тэр нь бас бидний энэ натурал байглаасаа хитрхи холдох тусам бид нар тийм өөрсдөө ч гэсэн байгалийн биш болж хувирж байгаа баха. Тэгээ юу идэн тэр чин эд эс болгон дээр очиж байгаа эд эсийг тижээж байгаа. Тэгэхээр энэ бүхэн нь одоо эрүүл мэндэд бол угаасаа ойлгомжтой л муу нөлөө үзүүлж байна. За тэгэхээр нөгөө нэг сая идэж байгаа хүнс нь сэтгэл санааны байдалд нөлөөлөв. Тэгээд магадгүй энийг нөгөө нэг тайлбарласан маш олон онолууд байгаа тий. Одоо юу гэдгийг цэцэн дах сахарын түвшин мөвшин энэ үнэтэй тайлбарлаж болно. За хамгийн их холбоод байгаа зүйл нь гидсний бактеритай их холбоод байгаа тий. Гидсний бактери орчин ямар байхаас гээд. За тэгэхээр энэчнээс магадгүй асуухад та өөрөө Японд яг энэ чиглэлээр доктор хамгаалаад ирсэн тий. Ялангуяа нөө сүүн хүчлийн бактери дархлаатай холбоотой судалгаа хийгээд ирсэн тий. Тэгвэл одоо юу гэдгийг магадгүй ийм их боловсруулсан хүнс хэрэглэх ч гэдэг юм уу тий. Ямар хүнс хэрэглүүл ер нь энэ гидсний бактерид илүү эерэг байгаад байгаа, сайнаар нөлөөлөд байгаа тий. Ямар нь харин эсэргээр ингээд тэгвэл яагаад энэ сэтгэл зүйд бас тэр нөлөөлөд байгаа юм ч гэдэг юм уу тий. Тийм одоо яг пробиотик гидсний ачигтай бактери нилээн ингээд тренд болж байна. За сүүлийн одоо бараг 5 жилийн дотор бол бүр ингээд бүүм болоод гарч ирж байна тий. Гэтэл одоо хүн чинь ингээд зүгээр юм хоол уусруулах замтай. Тэгээд энэ ингээ боловсроод бийжэт юм бэ. Би өөрөө ингээд оюун ухаанаараа ингээд өөрийнхөө биеийг удирдаад ингээ явж идэм бэ гэдэг ойлголт чинь бол ер нь сүүлийн жилүүд бүр байхгүй болж байгаа шүү дээ. Тэгээд ерөөсөө бидний бие чинь нөгөө асар олон тооны бактериас бүтэж байна. Хэдэн тэрбум, хэдэн 10 тэрбум гэл амар олон тоонод яг. Хүний эсээс хүний өөрт нь байгаа эсээс одоо хэд дахин их хэмжээний бактери эс одоо хүнд амьдрдсан байна. Гэтэл нөгөө бактери эс гэдэг чинь ямар төрлийн бактери байна их вэ гэдгээс хамаарат бидний зан чанар тий бидний бие махбодын одоо онцлог энэ төр чи ерөөсө бактеритай маш их холбоотой байна. Бид нар чи ерөөсө хүн гэдэг чинь юм бактерийн одоо нөгөө юу цуглуулга юм биш үү гэдэг одоо тийм зүйл явж байгаа. За тэгээд тэр нь бол одоо олон юмн дээр ингээд батлагдаад байгаа учраас энэ бактерийн талаар бол судалгаанууд маш их одоо өргөжөөд явж байна. За тэгэхээр хүн бол гидсний бактери чинь тэрж байтгаа одоо нөгөө 2 дахь тарих гэж нэрлэгдэж байгаа. Одоо бидний тархины мэдрэлийн эсээс мэстэд үүсэх хэмжээний одоо мэдрэлийн эсүүд бидний гидсэнд байна. Тэгэхээр бид нар ер нь тархиараа бодоод байна уу, гидсээрээ бодоод байна уу гэдэг хүртэл асуултууд ингээд явж байгаа. Тэгэхээр хүний одоо энэ гидсний бичил биетний хэвийн байдал нь бидний ерөөсөө идэж ууж байгаа хоолтой шууд холбоотой, орчинтой шууд холбоотой байгаа.
хүүхэд анх ингээл эхийн хөвлөгөөсөө төрөөл те хамгийн анхны одоо нөгөө амьсгал авч эхэлсэн цагаас эхлээд одоо гидсэн дотор бактериуд маань ингэж үүсдэг. Тэгээд ямар төрлийн одоо орчинд байна багада олон төрлийн бактеритай харилцах тусам одоо тэр бактериудтай ингээд танилцаад ингээд зарим нь бол одоо гидсэнд нь өөрсдийнхөө одоо суурьшмал суураа ингээд үүсгээд явж идэг. Тэгээд бидний идж байгаа хоол маань тэр бактерийн бүтэц үйл ажиллагааг бол хангаад явж байгаа ерөнхийдөө. Хүн гидсний ашигтай бактери нь хэвийн үйл ажиллагаатай байгаад за бактерийн одоо тэр төрөл зүйл нь те яг одоо эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг бактериуд нь их байх тусмаа бидний одоо бие махбодчин эрүүл одоо өсөж боожиж эрүүл одоо ингэж оршин тогтнож ийн гэж үзэж. Тэгэхээр энэ болгонд энэ болгонд ерөөсөө хүүхэд ингээд төрөөд суур бактери үүсгэд гол нөлөө үзүүлж байгаа юм нь бол эхийн сүв хамгийн нэгдүгüрт байгаа. Яг одоо тухайн хүүхдийн нөгөө амьдарч байгаа орчны бактериуд бас айгүй чухал нөлөө үзүүлж байгаа. Ингээд суур бактери нь хэдий сайн тавигдсан байлаа гэж бодъё те. Гэтэл идж байгаа хоол нь өөрөө яг тэр бактериуд чинь тодор нөгөө амьд организм учраас бактериуд өөрсдөө хоололдог. Бактериуд юугаар хоолж ийн гэхээр хүн тухайн хүн юу идэж ийн тэрнгээр бактери хоолж байгаа. Тэгээд яг тэр бактеритай хэрэгтэй зүйлээ хэрвээ өгөхгүй байгаад байх юм бол тэр бактериуд нь устдаж үгүй болоод өөр төрлийн одоо муу төрлийн бактериуд нь илүү их болоод ирэх тусмаа эднэр маань өөрсдөө одоо эрүүл мэндэд нөлөө үзүүлж эхэлж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо сайн болон муу бактери ингээд биднэрт байна. Нөгөө бурхан чөтгөр хоёр байна гэдэгтэй адилхан тийм байна гэд зүгээр хар ухаанаар бол ойлгочих болно. Тэгээд сайн нь их байх тусам бид нар одоо бие махбодын чинь зөвхөн бидний одоо бодисын солилцоо удирдах байгаа ш бактериуд удирдах байна. Бактериудын гол хийж байгаа ажил нь юу вэ гэхлээр бидний бие махбодод орж ирж байгаа хоол хүнсийг нэгдүгээр задлж боловсруулж байгаа. Хоёрдугаарт хоол хүнсийг задлж боловсруулахдаа бактериуд маань өөрсдөө хүний биед хэрэгтэй янз бүрийн бодисуудыг ялгаруулдаг. Одоо амин дэмийг хүртэл ялгаруулдаг, уурга хүртэл нийлэгжүүлдэг бактериуд ингээ бэж идэг тий. Хэдийгээр бид нар одоо монголчууд чинь эрт дээр үеэс нүүдэлчин байсан болохоор хангалттай ногоо хэрэгэлдэггүй байсан ч гэсэн маш олон тооны эсэг нөгөө цагаан эдээ энэ төр хэрэгэлдэг байсан болохоор одоо зарим сайн бактериуд ч бүр ногоо эзэнтэй адилхан хэмжээний одоо хүнд тийм бодисуудыг хүртэл ингээ ялгаруулж өгдөг байсан байх жишээтэй. Тэгэхэд яг энэ баланс алдагдаад ирэхлээр л ерөөсө бактерийн тэнцвэргүй байдал алдагдаад тэгээд бактерийн тэнцвэргүй байдал нь бидний бие махбод эрүүл мэнд тэр тусмаа шууд дархлаанд ингээд нөлөө үзүүлж байгаа. Тэгээд би болохоор яг сүн хүчлийн бактерийг ногооноос ялгаж аваад дархлаанд ямар одоо нөлөө үзүүлж ийн. Тэгээд бактери болгон ч өөрийн гэсэн одоо хүн болгон дахин давтагдчихгүй байдаг шиг бактери болгон бас ингээд дахин давтагдчихгүй байдаг. Яг одоо нөгөө хүний хурууны хийтэй адилхан тий хурууны хий дахин давтагддаггүй тий адилхан бактери ч гэсэн ерөөсө дахин давтагдахгүй тийм одоо өөрийнхөө бас ингээ уул мөрийг үлдээгээд явж идэг. Тэгээ сайн хүн муу хүн гэж байдаг гэдэг шиг бактериуд маань бас маш хүчтэй бактериуд мөн одоо сул хүчтэй бактериуд гэд яг нэг төрөл зүйлийнх байлаа ч гэсэндээ нэг нь хамаагүй ингээ илүү байх бас ингээ боломжтой байдаг. Тэгэхээр миний судалгаа бол тэр бактериудын одоо яг дархлаан дээр яаж нөлөө үзүүлж байгаа вэ гэдгийг нэгдүгürt одоо судлаад тэгээд яг хамгийн одоо дархлааг тэнцвэртэй байлгахад нөлөө үзүүлж чадж байгаа тэр бактериудыг бол дарсан ногооноос ингээд ялгаж авах тийм ажлыг бол хийж исэн. Тэгээд ерөнхийдөө бол бактери маань өөрийн одоо чанартай бактери болон бактерийг хоололж байгаа хоол хоёроос л одоо энэ бактерийн тэр хүч чадал нь одоо гаргаж байгаа ид шидэн ингээ бүрдэж байгаа. Тэгээд монголчуудын хувьд ерөнхийдөө нэг уламжлалтаараа сүү цагаан эдээ, эсэг цагаан эдээ юм ашигтай бактери агуулсан хүнснүүдийг айгүй хэрэгжилжсэн учраас харьцангуй бас юм олон төрлийн өвчин бас үүсдэггүй байсан бол одоо бол ерөөсөө идэж ууж байгаа зүйл орчноос хамаарат яг тэр ашигтай бактери нь хангалтгүй болж эхлээд те маш олон өвчнүүд бол ингээд ер нь л үүсээд байна. Одоо нөгөө нэг
яадаг шүү дээ тий. Гидсний бактери юу хийж байгаагаас илүү тогтно тий. Одоо жишээ нь мах илүү их идэх юм бол нэг ялзруулагч бактериуд илүү үрждэг ч юм уу тий. Бус нараа дарангуулдаг сүс бүтээгдэхүүн идэх юм бол нөө сүүгчлийн бактериуд, бифидо бактериуд нь илүү өндөрч болдог юм уу тий. Эдний харьцаанаас нөө эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь байгаа тий. Бактери нь өөрөө байхаас гадна угаасаа хоол нь чухал тий. Гэтэл бид нөгөө нэг одоо яагаад энэ вөхөр сүү таргаж идэх юм болцсон. Ногоон дээр хүртэл амар проблемтэй тий. Одоо ногоо идэж болох юм уу болохгүй юм уу гэдгээ чи өөрсдөө мэдхээ байцсан тий. Тэгснэ сүү цагаагаа хүртэл одоо хэрэглэх юм байцсан. Одоо би монголчуудыг ерөөхдөө тэгж боддог ш. Сүү цагааны их орон гэж бодож байгаа боловч бараг Улаанбаатар одоо ингээд баруун цөөх идэх аймагуд байгаа Өврангай, Арангай, Хөвсгөл юу гэдэг юм болгонч гэдэг юм. Энэ аймагудаас бусд газараа сүү цагаатай бараг идэхгүй байгаа ажиглагдаж байгаа байхгүй. Одоо би ингээд аялаад явхад хүртэл сүү цагаатай зарахгүй байх жишээний, олдохгүй байх жишээний тий. Тэгээд магадгүй үүнээс л гараад бидний одоо энэ хөвчлөлт хүртэл магадгүй нөлөөлж байгаа байх. Тийм тэр нөлөөлж байгаа. Тэгээд бактери гэхээр хүмүүс нөгөө сайн ашигтай бактери, ашиггүй бактери гэл одоо нэг хоёр төрөл байгаагийн гол ялгаа нь ямарыг нь ашигтай гэж нэрлэдэг байгаа вэ гэхлээр хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөгөө сайн нөлөө үзүүлж байгааг нь ашигтай бактери гэж нэрлэж байгаа. Тэгэхээр сайн нөлөө гэдэгт нь яг юу байх вэ? Гэхлээр бактериуд амин дэмийг нийлэгжүүлдэг бактери байна. Нөгөө юу дархлаа одоо сайжруулж байгаа бактери байна тий. Хүний одоо биеэс хортой бодисуудыг саармагжуулж байгаа эсвэл нянг одоо устгах байгаач гэдэг юм уу те антибиотикт төсвөртэй одоо антибиотикийг эсэргүүцээд тэр нөгөө хоруу чанаруудыг зайлуулж байгаа. Ингээд бактерийн яг ашигтай бактерийн шинж чанарууд нь бол нөгөө бактерийнхаа нэгдүгээр үйлчлэгээс болно. Хоёрдугаар тэрийг яг хүний эрүүл мэндэд хүн хэрэглэхэд яг ашигтай шинж чанарыг нь яаж мэддэг вэ гэхээр нөгөө ходоод ч айгу хүчтэй хүчил хүний бактери үн хаана хамгийн их вэ гэхлээр хоол уусруулах замд хамгийн их байгаа. Тэр дундаа бүдүүн гидсэнд байгаа. Тэгэхээр нөгөө амаар орж байгаа хоолчин яг бактериараа тэр бүдүүн гидсэнд очихын тулд дунд нь ходоодны хүчлийг давах хэрэгтэй. Ходоодны хүчил хэрвээ хүчил тэсвэргүй бактериуд авах юм бол ходоодны хүчил шууд устаад тэгээд цаашаагаа очиж чадахгүй. Дараа нь цөсний хүчлийг давах хэрэгтэй. Тэгээд яг гидсэндээ ингэж очиж идэг. Ер нь бидний одоо хоолоор бид нар сайн муу бүх бактерийг ер нь бол авч байгаа шүү дээ. Тэгээ ихэнх нь одоо ходоодны хүчил дээр бол үхээд цаашаагаа явж байгаа. Тэгээд сүүн нөгөө цөсний хүчил дээр бас ингэж үхээд цаашаагаа явж байгаа. Тэгээ гидсэн дээр очиж одоо тисээд одоо тэр даваад гидсэн дээр очисныхаа дараа гидсний бактери дээр бактерийнхаа одоо өөрийнхөө тэр нөгөө юуг нэмээд одоо популяцийг нэмээд те өөрийнхөө орон байрыг бэлдээд тэгээд одоо гидсний бактери чинь ингэж хүний биед суурьшиж эхэлж байгаа юм л та. Тэгэхээр нөгөө зарим бактериуд бол одоо сүүлийн үед нөгөө ашигтай бактериудын аль нь сайн юм бэ? Уух ёстой мó ёсгүй мó гэл хүмүүс бас маш их ууж ин л да. Нэг талдаа бас сайн байж болох ч гэсэн нөгөө талдаа бактериуд маань гидсэн дотор очиод нөгөө үлдэж чадж байгаа юу эсвэл гараа явж байгаа юу гэдгийг нь бас мэдэх нь айгүй тийм чухал байдаг. Тэгээ бактериудаа бид нар хангалттай авлаа гэж бодоход тэрийг иддэг хоолыг нь идэхгүй байх юм бол тэр бактери чи угаасаа ингээд нөгөө өсвөлөнд нэрвэгдээд ч юм уу эсвэл ингээд популяц нь ингээд өсөж чадахгүй ингээд үхээд ингээд эсвэл гараад явж байгаа. Тэгэхээр бактерийг хоолж байгаа хоол нь хамгийн чухал юм л та. Тэгэхээр тэр нь юу болчоод ийн гэхээр монголчуудын хувьд ерөөсөө ашигтай бактери гүйдээд байгаагаасаа илүү тэр хоолыг нь өхгүй байгаа нь амар том асуудал болж байгаа. Тэр нь ерөөсөө эслэг бид нар бол одоо эслэг гэж нэрлэдэг тий. Нүүрс ус бактериудын гол идж байгаа юм чи ерөөсөө сахар ер нь бол уг нь бол нүүрс ус буюу өргөц нүүрснүүд байгаа тий. Одоо эслэг гэж нэрлэгдэж байгаа. За тэгээд тэр маань одоо уустдаг нүүрс ус уустдаг эслэг уустдаггүй эслэг гэж байгаа. Тэгээд тэр эслэгийг л хангалттай хэрэглэхгүй байгаагаас болоод яг тэр ашигтай бактериуд нь бол хүний биед ингээд хангалттай оршин тогтнож чадахгүй. За нөгөө ашиггүй бактериудад дарангуулагдаад нэгсэндээ ингээд багасаад яваад байна. Эслэгийн гол үйлчлэг нь бол хүний хоол боловсруулах замаар задрахгүй ч гэсэндээ
яг тэр ашигтай бактериудын хоол болсноороо тэр бактериуд чинь өөрсдийнхөө одоо үйлчлэгийг бидний биед ингээ үзүүлээд байгаа хгүй. Тэгэхээр нөгөө тэр хоолыг нь өхгүй байна гэдэг нь л айгүй том асуудал болчиход байгаа. Тэгэхээр хүн өдөрт бол 30 г одоо эслэг хэрэглэх ёстой гэд үзэж байгаа юм л да. Эслэг гэдэг нь ерөнхийдөө юуны дандаа ургамлын гаралтай л хүнсэнд байдаг. Гэтэл монголчууд ч одоо ургамлын гаралтай хүнс бараг хэрэглэдэггүй шүү дээ. Ерөөсөө л үр тариа байлаа гэхэд нөгөө гадна талын хальсыг нь аваа ичихсэн зөвхөн цөм хэсгийг нь ингээд хэрэгжилж явах жишээтэй тий. Гэтэл эслэг нь бол яг одоо үр тарианы бол хальсанд жимс ногоонуудад бол байж байгаа. Гэтэл жимс ногоогоо ч гэсэн бид нар хангалттай идэхгүй байгаа. Энэ асуудлаас болоод хичнээн бид нар бактери хэрэгэлсэн ч гэсэн бактери тижэл бактери нь өөрсдөө үлсэлэн хэрэгдээл нэг гэсэндээ байхгүй болоод байна л гэсэн. Тэгэхээр нэг бид нар бактери нь байгаад байна тий. Бидний одоо хоол боловсруулсан бактери нэгээд бид нар хоолыг нөхгүй байх гэсэн үг шүү дээ. Хоолыг нөхгүй болохоор тэд нар үхчээд байна гэсэн үг тий. Тэгээд яг өөрийнхөө тэр чин асар олон бактери байгаа болохоор өөрийнхөө одоо хүчийг үзүүлэхийн тулд яг хоол идэж тэр бактери чи өөрөө ихтэй үржээд нэг өөрийнхөө нэг орон байрыг тэр гидсэн дотроо ингээд бий болгох хэрэгтэй байдаг. Гэтэл тэрийг нөхгүй нь л хамгийн нэг том асуудал болж байгаа. Тэгээд дээрэс нь яг одоо энэ бактерийг одоо устгах зүйлсүүдийг хэрэглэх гэх юм уу? Одоо хитрхи их энэ junk food, энэ процесс хийсэн хоол хүнс маань өөрөө энэ бактерийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж байгаа. Өөх тосны тос болон махны төрлүүд бол их хэмжээгээр одоо уургалаг хоол хүнс хэрэглэх нь ч гэсэн бактерийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж байгаа. Тэгээд ер нь баг бактерийн нөлөөгүй юм гэж одоо ерөөсөө байхгүй болчиход байна л да. Миний уншсан хэд жилтгүй ер нь баг бүх улсад гаргасан судалгаануудаар бактерийг устгадаг ингээд нэг топ 5 зүйлийг нэрэлцлээ л дээ. За нэгдүгээрт нь юу байна уу гэсэн чинь урт гинжит тосны хөвчлүүд гэж байгаа. Энэ дийлэгтэй нөө амтны гаралтай өөхц байгаа. Одоо бид нэр орчуулвал те дараагийнх нь нөө хүнсний нэмэлтүүд байгаа юм. Хүнсний нэмэлтүүд ч одоо юунд орж ирэх вэ? Процесс фуд орж иш те. Дараагийнх нь боловсруулсан улаан махнууд одоо хям зайдснуу ч гэдэм үү гахаа утсан махнууд ч гэдэм үү. За дөрөвтг нь нэг этанол буюу согтууруулах хундаа нэрэглээ. За тэгээд энгийн нүрс буюу сахар. Энэ 5 зүйл ер нь альч улсын хийсэн судалгаанууд дээр байдаг юм байл. Тэгэхээр энэ 5 зүйлийг ер нь монголчууд тэр чигээр хэрэгжилж байгаа гэж бараг хэлж болно. Хамгийн гол амтыг гаргаад байгаа байхгүй. Энэ 5 зүйлээс их амт үүсээд байгаа. Тэгээд тэрийг хамгийн их хэрэглээд байна. Тэгэхээр нөө бидний магадгүй энэ бактери гэж хэрэгтэй гэж яриад байгаа боловч яг устгах гол юмнуудаа идэт байна. Бид нарыг оюутан байхад манай нөгөө доктор Лавга гэдэг багш ордог байсан, хичээл ордог байсан. Нөгөө Монголын уламжлалт хоол зүй гэдэг хичээл. Тэгээд монголчууд ч одоо айгүй цөөхөн нэр төрлийн хоол хүнс хэрэгэлдэг мөртлөө маш гоё боловсруулж хэрэгэлдэг гэл. Тэгээ манай багшийн биднэрт хамгийн их захидаг байсан нэг зүйл нь бидний амтны боол бити болооч ээ. Тэгээд амтанд л одоо ингээд боолчлогдох юм бол хүн бол ингээд өөрийнхөө эрүүл мэндийг устгах байгаа гэсэн үг. Тэгэхээр амтны боол болж болохгүй гэдэл тухайн үед айгүй бид нар тэгж хэлдэг гэсэн аахгүй. Бид нар тэгээд тэр үед нэг тоодогчгүй юунч боолмол яриад байгаа юм бол гэж бараг тэгээд боддог байсан. Одоо яг бодохоор багш хамгийн чухал нь бид нар амтны л боол болж болохгүй гэж хэлдэг байсан үг нь одоо бодоход яг энэ цаг үед бол хамгийн чухал үг болчиход байгаа байхгүй. Ерөөсөө энэ процесс хүнс гэдэг чинь амт л яваад байгаа ард нь. Тэгэхээр үзэгчдэд хэлэхэд бол те уусаа бид нар ч оюун ухаантай хүмүүс шүү дээ те. Тэгэхээр амт гэдэг зүйлд бидэнд донтох ч гэдэм үү те. Тийм дааврын асуудалтай юмнууд бол байна. Гэхдээ бид нар энэ эднийх ажрыг тэмцэх хэрэгтэй те. Мэдээж аль болох бага хэрэглэх хэрэгтэй гэдэгтэй. За тэгэхээр хоёулангийн ерөнхийдөө ярилцлагын цаг дуусч байгаа юм байна. За тэгэхээр магадгүй танд одоо үзэгчдтэй хандаад хэлэх сүүлчийн гэх нь юу энэ одоо нэвтрүүлгийг дуусгах тийм үг байвал танд үлдээе. Багшийнхаа алдарт үгийг бас хэлье да. Амтны боол нэгдүгээрт бити болоорой гэж хэлье. Хоёрдугаарт нь яг одоо өөрөө хоолоо зохицуулж чадахгүй байгаа бол хоол зүйч гэдэг бол бас л нөгөө нэг амьдралын коуч гэдэг шиг таны одоо хооллох тэр зуршлыг өөрчлөхөд туслах хүмүүс. Тэгээ мэрэгжлийн хүнээс бас ингэж зөвлөгөө авч мэдээлэлд маш олон энэ мэдээлэлд бас цензуртай хандаарай гэж бас хэлмээр байна. Тэгэхгүй бол одоо ерөөсөө мэдээллийн
урсгал дунд хүмүүс илүү их одоо туйшрамтгай байдал үүсэж байгаа учраас яг мэрэгжлийн хоол зүйчнэрээсээ зөвлөгөө аваад тэгээд хоол бол таны амьдралын хамгийн чухал одоо их булаг. Тийм болохоор хоолоо ерөөсөө зөвөр хамгийн сайнаар өөртөө хамгийн хэрэгтэйгээр хэрэглэж сураарай л гэж хэлье да. За тэгэхээр энэхүү подкаст маань ирж одоо үнэтэй мэдлэгээсээ хуваалцсан доктор Баян Жаргал багштай баярлалаа. Баярлалаа. За тэгээд мэдээж эрүүл энхийг хүсье, аз жаргалыг хүсье гэдэг үгээр энэхүү подкастад босгоё. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд бас баярлалаа. Баярлалаа.